За сайн бацгаана уу? Оройн лайваар та бүхэндээ бүгдийг хяналтанд авах боломжтой юу? Бүх хүнийг сэтгэл ханамжтай байлгаж амьдрах боломжтой юу гэдэг талаар ярилцъя. Энэ сэтэл нь хаанаас төрсөн гэхээр би өнөөдөр нэг ном уншаад эмэгтэй хүний онцлогийн талаар уншаад байж захта нэрэл тэндээ эргцүүлээд бодвол яг л тийм гэдэг зүйл ойлгосноо та бүхэдтэй хуваалцах гэсэн. Бид нар ингэдэг л дээ эмэгтэй хүмүүс ингэдэг орчин тойрны мэдрэмж маш өндөртэй. Бүх хүний сэтгэл зүйн байдлыг хараад мэдэж чадна. Хүүхдийнхээ ямар байгааг, нөхрөөгөө ямар байгааг, тэр утгаа ажил дээр байгаа хамт олонны хүмүүсийг сэтгэл зүйн хувьд ямар байгааг хараад шууд мэдэрч чаддаг. Байглаасаа тийм онцлогтой хүмүүсийн сэтгэл хөдлөлийг маш хурдан мэдэрч чаддаг. Бусдад санаа тавьж чаддаг тийм зөөлөн шинж чанарын хүмүүс гэдэг эмэгтэйчүүд бид нар өөрсдөө мэддэг те, бид нар өөрсдөө тэгээд бүх зүйлийг хяналтанд авахыг хүсдэг. Нөхрийн сэтгэл зүй 50 байгаасай, хүүхдийн сэтгэл зүй 50 байгаасай ажлын хамт олонны бүх хүнтэй таарамжтай байхыг хүсдэг. Тэгээд тэрийг илэрхийлсэн постууд хаасайгүй явдаг. Би бүх хүнтэй таарамжтай байх гэж хичээдэг. Би бүх хүнд инээд байсал бэлгэлхийг хичээдэг. За тэгвэл үүний цаана юу байдаг вэ? Эмэгтэй хүмүүсийн өөрийнх нь төрлөх шинж чанар нь тийм орчноо мэдрэх инстинкт нь илүү хөгжсөн хүмүүс байдаг байх нэ. За тэгвэл та анзаарах бах те. Би нэгэн кейс ярьж байгаа нэг эмэгтэй лекц уншиж ижлээ. Ихтгэл тавиад байж итл урд нь нэг эрэгтэй хүн ярваач л те. Яраасны хандараа тэр эмэгтэй толгойдоо ботсон байна. Яана. Миний ихтгэл болохгүй байгаа юм шиг үстэй. Яагаад энэ хүн ярваач вэ? За тэгээд нөгөө ихтгэлээ тавих гол юм ач бодож амжаагүй байтал нэг хүн асуулт тавьж гин. Яг миний бодсон шиг энэ ихтгэл чинь миний бодсон шиг байсангүй. Сэтгэл дундуур байна гэж нэг эмэгтэй илэрхийлж гин. Тэгэхээр нөгөө илтгэгч эмэгтэй маань эргээд асууж гин. Та яавал сэтгэл ханамжтай яг би танд яаж хүрэх ёстой байсан бэ? Өөрөө алдааг асуусан байна л да. Тэгэл нөгөө эмэгтэй өөрийнхөө асуудлыг амьдралынхаа албан байгууллагт гардаг асуудлаа бүгдийг нь ярьсан. Тэгэд энэ ихтгэл зөрчин зорилготой хүрч чадаагүй, хүрэх гэжсэн тэр зорилготой ерөөсөө хүрээгүй. Тэг яг үүнтэй адилхан бид нар маш олон алдаг гаргадаг л да харилцаан дээр ч тэр бүх зүйл хяналтанд авах гэж. Гэтэл дараа нь яг ийм олон нийтийн ихтгэлд гарсан тийм хүнээс зөвлөгөө авч л дээ. Би яг сая хаана алтчваа тэгсэн чинь яг үнэндээ тэр ихтгэл тавьж яхад хамгийн урд яраагаад исэн залуу чамаас хамааралгүйгээр яриаж болох байсан. Тэр магадгүй их нэртэйгээ хэрэлдсэн ч юм уу ажлынхаа газрын хүмүүстэй өчтөр орой шоудаад өнөөдөр сэтгэл зүйн хувьд тайван биш байгаа ч юм уу те. Тийм байж болох байсан. Тэр ихтгэлээс олж яраагаагүй байж болох байсан. Гэтэл тэр ихтгэл тавьж исэн эмэгтэй гэж утсан байх гэхээр надаас болоод яраачлаа. Бид нар зүгээр энгийн амьдрал дээр ч гэдэг бас ийм их алдаг гаргадаг. Бүхний сэтгэл хөдлөлийг мэдрэх гэл бүх хүнд таалагдах гэж хичээдэг. Ажил дээр очиод нэг эмэгтэй хажуугаар нь сайн уу гэж мэдлгүй яраагаад өнгөрчвөл энэ яач вэ? Энд би ямар буруу юм хийлээ? За тэгвэл энэ бидний орчин тойрны мэдэрдэг чадвар маань эмэгтэйчүүд бидэнд илүү хол том зүйлд очиход яа саад болдог гэхээр бид яг гол зүйлдээ төвлөрч чаддаггүй. Та нар сайн анзаарвал бид нар сайн анзаарвал эмэгтэй хүн зарим эмэгтэйчүүд ингээ ихтгэл юм уу лайваар юм уу нэг юм танилцуулж яхад тэр эмэгтэй дуплик ч юм уу эсвэл ингээ аливаа зүйлийг харцсан шал хэрэггүй зүйлийг харцсан явждаг. Яг гол зүйл дээрээс анхаарахгүй орчин тойрны илүү мэдэрдэг. Дараагийн нэг зүйл нь өөрөөсөө илүү бусдыг тавьж үзгээд тухайн нөхцөл байдлаа удирдахдаа жоохон муу байдаг гэх эмэгтэй хүмүүс. Бусад хүмүүст илүү найрсаг хандах гад тэрийг зөөлөн чанар гэж андуураад өөрийнхөө бодол санааг илэрхийлэхдээ яг ингэ тойрол зүхтаад өөр юм лөө сатараад яваад идэг гэсэн. Эрэгтэй хүмүүс өвдөгдгөө бид нар тэрийг мэдрэмжгүй зан гэж ойлгодог. Хажууд нь ямар ч хүн ярваж исэн тэр хүмүүс тоохгүй гол ярих юмаа ярьцдаг. Шууд төвлөрсөн юмдаа нэг зүйлэндээ төвлөрөөд хажуудлахаа зүйлийг харахгүй байдаг. Жишээ нь эрэгтэйчүүд аимсаа олдгоо штэ. Тэр чи өөр зүйл ботцсон яг ажиллаад ботцсон яваа. Оймс бодоогүй.
миний ихнэр санаа зовцсон болов сэтгэлээр унтсан мөн гэж бодоогүй. Яг бодсон зорьсон зүйлийг хараас төлөвлөгөөтэйгээр явцдаг учраас өөр ямар нэг бусдад санаа одоо тэрэнд муу харагдчих болов энд яхаар лу миний уруулын бодогны өнгө надад зогч байгаа болов гэж илүү элдв янз юм санаа зовхгүй хувц зогцож байгаа ч тоохгүй тий. Тийм шин чанартай гэдэг болохоор эрэгтэйчүүд илүү амжилттай байд юм байна. Энэ нь болохоор эрэгтэй эмэгтэй хүний өөрсдийнх нь тархины онцлог байдаг гэх нэ. Тэгэхээр бид нар өөрсдөө анзаараа тий бидний сул тал давуу тал нь бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрдэг учраас бусдаа найрамдтай, найрамдалтай хамт олонны эерэг уур амьсгалыг бүрдүүлнэ, нөхөртөөчтэй ингээд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх гэж хичээдэг боловч бүгдийг төвс төвлөр болгох хичээдэг бид нар. Нөхөр ууртаа гараад яваад эсвэл ажлынхандаа ууртаа хахад надаас юу болчих вэ гэж бүх зүйлийг хайдаг тий. Хүүхдээ бас хяналттай байхыг яг өөрийнх нь яг хүслээр байлгах гэдэг юм хүмүүс. Яг нөхцөл байдлыг гартаа авах их хичээдэг. Магадгүй ангийнхаа хүүхдтэй муудалцаад ирсэн байж болно шүү дээ. Жаахан тэг хичээдэг байх нэ бид нар. Сая интернет маань гацаад орчлоо. Нөхцөл байдлыг удирдах гэж хэд их хичээдэг. Тухайн орчныг тэр зэгт нь мэдрээд уул нь бидний зорилго яг хэлэх ёстой санаагаа хин нэгэнд илэрхийлээд дуусгах ёстойсэн бол бид нар гадагшаа хит бодол маань урсаад алгуулчихдаг гэсэн. Одоо тэр намайг юу гэж бодож байгаа бол тэрний сэтгэл зүйн байдал хэцүү байна да гэд. Яг өөрийнхөө яг зориуд байгаа зорилгоос ингэ шал өөр зүйл бодцоо явждаг тий. Тэгэхээр бидний дутагдал тэр юм байна. Тэгээ бид бүх зүйлийг хянах боломжгүй хүүхд чи өдөр болгон танд таалагдаж сайхан аштай байх боломжгүй. Магадгүй анги дээр нэг хүүхдтэй муудалцаад сэтгэл зүй сони ирэхээр ээж өөрийгөө буруутгаад идэг тий. Надаас болчихоо. Энэ хүүхд яагаад байна гэж санаа зовоод хит их зүйл санаа зовчдөг. Тэгснээрээ гол зүйлээс хазаачдаг. Тэгэхээр бид хянах боломжгүй шүү дээ. Нөхрөөгөөчтэй ажлынхаа газар хүнтэй ажил дээр асуудал гарсан. Заавал гаргаж ирж яриулаад ингээл мэдрээл ойлгохгүй л ингээл бүх зүйлийг хяналтанд авах гэж хичээдэг. Тэгэхээр энэ бас бидний дутагдaltaй байх нэ. Та тэгэхээр зорьсон зүйлээ яг хүндээ хүрэх гэж чаддаг уу? Эсвэл ингээд хүний гадна талаас нь шинжээд эсвэл хит өөрийгөө тэр хүнд ойлгуулах гэж хичээгээд идэг үү? Тантай өнгөрсөн хүн болгон танд ингээд сэтгэл зүйн байдал харуулах алавгүй те тантай байнга мэдлэх алавгүй байнга сайхан цантай алавгүй. Тэгэл бид нар ингээд бүх зүйлийг хяналтанд авах гад энийг чинь би яачлаа та энэ хүн болгонтой сэтгэл зүйн үед таатай байх гэж чигээд байгаа байхгүй. Гэтэл тэр хүн чинь өөр ингэсэн амьдралын асуудлуудтай хахад бид нар ингээд орооцолтоод өөрийнхөө тэгэхээр өнөөдрийн ажил өнөөдрийн яг нөгөө 7 хоног ингээд төлөвлөгөө гаргах ажиллаа бодохгүй шал өөр зүйл бодцоо явж идэг. Тэрний сэтгэл зүй ажиллаа. Энэ маань ажиллаа, энэ маань ажиллаа гэл. Тэгэхээр энэ бүх зүйлийг хяналтанд авах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч тий. Та хэрвээ ихтгэл тавьж байвал тэгээд тэр анхны кейс дээр хийсэн ихтгэлийн хувьд болохоор ямар зөвлөгөөсөн бэ гэхээр та хүрэх ёстой зүйлийг хүрэх ёстойсан. Таны үрдээс хинч ярваж исэн та зорилготой хүрэх гэсэн бол тэр ихтгэлийнхаа гол агуулга хэлэл өнгөрөх ёстой байсан. Тэр залуу танаас болж ярваагаагүй өмнөх өдрийн шоудаа шаардсан байж болно. Эсвэл өөр зүйлээс бол тэгсэн байж болно. За дараагийн зүйл нь болохоор бусдыг хит их сонсоод ивэл та өөрийгөө илэрхийлж чадахгүй. Бид нар ингээ хүлээц дээр бусдыг ойлгох гэж их оролддог. Хүн болго өөрийгөө ярих хэрэгцээтэй. Гэтэл та ингээд хүн болгоны яриаг сонсоод хүн болгоны яриаг ингээл хүлээж аваад хүн болгоныг ойлгохгүй хүн болгоны сэтгэл зүгнийг гээл тэгж яхад өөрийнхөө цагийг алдаад байгаа байхгүй. Тэг хүн болгоны асуудалд оролцохгүй бол магадгүй ингээд нэг найз ингээ гэр бүлийн хувьд ийм байлаа гэд эсвэл ингээд мөнгө төгрөгийн хувьд ийм байлаа гэд амьдралынхаа проблемыг ярихаар тэрийг шийдэх гэж оролдоод хит мэдэрч тэр хүний оронд ингэж өөрийгөө тавьж ингэж мэдэрч үзгээд энэ эмгтээлэг тийм шинж чанараа гаргаж байгаа хгүй бид нар яг тархиныхан л онцлог. Тэгээ яриа нь ямар ч зориггүйгээр ярьсан байдаг бид орчлонгийн нэгэн дэлхийн юм хамж яриад ингээд хоёр эмгтээ сууж агаад ярианы зорилго нь юу ч зүгээр яг ингээд нэг ойлгох гэж хичээдээ аль нь ч ойлгосон юм байхгүй асуудлыг шийдсэн юм байхгүй салаад өвчтөд тохиолдсон дэдэг тий. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд хүлээн зөвшөөрөе бүх хүний сайхан ааштай байх таалавгүй бүх хүн танд сайхан хандах алавгүй хин нэгний өмнөөс санаа зовсож өөрийгөө ингэж өөртөө ихтэй байдлаа бид нар алдах алавгүй төгс хүлээлтийг үүсэх хэрэггүй бид нар ингээ хүн болгонд эргээр хандуулаад хүн болгон таныг ингээ шүтэж бишрээл
нөхрийнхөө сэтгэл зүйн хувьд ингээл 100% дотор нь орших гол ингэж яхад өөрөө илүү зовоогоод идэг өөртөө итгэлгүй. Яагаад гэвэл тийм боломжгүй юм чинь. Бүх хүнд бид нэр таалагдах боломжгүй шүү дээ. Ажлын газрын бүх хүний сэтгэл зүйн байдлыг бид нар хянах боломжгүй шүү дээ. Урд өдөр нь хинтээ муудалсан хинтээ сайдалцсан мэдэхгүй шүү дээ бид нар. Тийм болохоор өөрийгөө зовоохоо болоод чөлөөлчих. Тантай таарсан яруулсан хүн болгон танаас болоод биш ээ. Та бас хүүхдийг хянах боломжгүй, хүүхдийн сэтгэл зүйн байдлыг хянах боломжгүй, нөхрийнхөө гэж боломжгүй, дүүнэрийнхээ гэж боломжгүй. Тусдаа сэтгэл зүйн асуудлуудтай. Тэгэхээр таны шийдэж чадах асуудал бол өөрийнхөө л зориг мөрөөдлөх араас өөрийнхөө л хийх ёстой юм хийх л чадал байгаа байхгүй уулна. Энийг нэг бодоод үзээрэй. Тэгэхээр бид нар үнэхээр эмгтэй хүн болохоор яалчгүй орчны мэдрэмж үнэхээр сайтай. Хайсан юм бол олчдээ шүү дээ. Эрэгтэй хүмүүс бол хайсан юм олохгүй ингээд яваад өгдөг те. Тэгэхээр энэ чадвараа бид юун дээр ашиглаж болох вэ гэхээр ганцаарчлсан хин нэг ойлгох коуч мэрэгжил ч юм энд бол маш хэрэг болдог. Хин нэгэндээ тулж харилцахад бол эмэгтэй хүн бол яаж игээл ойлголцол авахд хэрэг болдог. Гэхдээ өөрийгөө хоёрт тавьчих гэдэг хандлага байгаа шүү гэдгийг сануулгасан байна хөл аюураа. Тэгээ та хин нэгийг хянах гэж оролдчихвэл тэрэндээ ингэж нэрвдчихвэл жишээ нь одоо ингэж эхнэр нөхөр хоёр муудалцаад явсны дараагаар ингэж эхнэр нөхрөө бас хянах гэж оролдоод тах тохиолдол бид гэхдээ одоо ингэ муудсан ч гэсэн бас юу хийж байгаа бол сэтгэл зүйн байдал гайгүй байгаа гэж санаа зовоод дуу муу гаргацсан тэгээ дан дийлдэг гарсан дараа болов яага олмол. Тэгвэл бид нар тэр хүний сэтгэл зүйг хянах боломжгүй. Хянах гэж оролдоод тэгээд яг өөрийнхөө үзэл бодлоосоо буцчихдаг байхгүй юм хүмүүс. Зөөлөн чанар гэдэг нь тэрийг. Хянах гэж оролдож байгаа нэг хэлбэр байхгүй бас нөгөө талаасаа. Яг тухайн харилцааг хянах гэж оролдоод байгаа. Хүүхдтэйгээ нөхөртөөгөө зүгээр алтан байгууллага хин нэгэндээ харилцаж байхдаа тэр харилцааг ингээд бүрэн хянах гэж оролдоод байгаа байхгүй. Гэтэл боломжгүй бид нар харилцааны дөнгөж за бүр хичээлээ хэд бид нар 70% л хянах боломжтой. 30% нь бол тэр хүний асуудал байхгүй. 30% сэтгэл зүйн байдал тэр хүний асуудал. Тэр хүний энэ дотор болж байгаа процессыг бид нар хянаж боломжгүй. Гол нь энийг хүлээн зөвшөөрчл бид нар маш амархан болчихно л доо. За ингээд энэ хүний л асуудал юм байна. Энийг шийтгэе болчих. Ингээд сэтгэл зүйн хамаалалттай байхаа болчих. Зүгээр ажил дээр нэг ярваагаад өнгөрсний төлөө өдөржингөө энийг би яаж гомдоолоо гэж бодох шаардлага байхгүй. Тэгвэл тэр хүний сэтгэл зүйн асуудал юм. Орхичих. Тэгэл нөхөр эрэгтэй хүмүүс зарим эрэгтэй хүмүүс ингээд дотроо тархин дотроо бүх амьдралаа ингээд бодож идэв байна л да бид нар шиг ингээд чалчихгүй. Бид нар шиг ингэж маш олон үгээр илэрхийлэхгүйгээр бодоо сууж хооронд эмэгтэй хүмүүс бид нар юу боддог вэ? Дахиад хяналтанд авах боддог. Хүш яалаа би нэг чи нөхрөө гомдоолоо яалаа. Энэ одоо дугаа ороод эхлэх чинь гэл яг өөрсгөө бодоод байгаа байхгүй өөрсгөө ингээд яриад бас ингээд хяналтандаа байлгах гал гэтэл боломжгүй ш. Тэр хүн чинь энэ дотроо шал өөр юм бодцсон явж идэг. Гэтэл бид нар бодлын хяналтандаа байлгах гэж бас оролдоод байгаа хэрэг. Тэгсэн чи боломжгүй. Боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрчүүл илүү амархан. Тэр сэтгэл зүйн 4 типийн хүмүүс байдаг. Нэг нь ингэж түрүүний хэлсэн шиг тархин дотор бүх зүйлээ бодсны дараагаар үгээ ингэж гаргаж ирдэг хүмүүс ахад зарим зүгээр бодлого өөр ингэ шууршчихдаг хүмүүс байдаг. Юу ч хааг ярина. Юу ярьж байгаа ч мэдгүй тийм хүмүүс төрлөө хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр яг юу бодож амжихгүйгээр ярьдаг хүмүүс нь тэр дугаалцсан хүн ерөөс ойлгохгүй байхгүй. Ойлгохгүй. Харилцааны асуудал энэ дэр гардаг. Дугааргаа дүнбигээд өмхий санаатай хэлээдэг. Гэтэл энэ хүн чинь тархин дотроо бүх зүйлийг бодцсон байдаг. Дистраллаар нь хийх үйлдэлээ бүр ингээ хувилбараа нь ботсон байдаг. Нэг кинонд гардаг штэ нэг тэгж хийвэл тэгнэ, ингэж хийвэл ингэнэ гэд хувилбараа нь. Тэр хүний сэтгэл зүйн онцлог баг. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүмүүс өөртөө ингээ ярилцчихж ойлголцсон гэж ойлгодог байна. Ярилцчихж угаасаа эмэгтэй хүмүүс хоорондоо ярихаал бүх зүйл ойлгоцсон юм шиг болдсон шүү дээ. Гэтэл тэр хүнийг ингэж ярилцах боломжгүй байгаа хгүй. Тэр хүн чинь сэтгэл зүйн онцлог нь бид нар шиг ингэж ярьж ш тайвширдаг төрлийн хүмүүс биш. Ярьж иж ойлгодог төрлийн хүмүүс биш. Тэгэхээр тэр хүмүүсийг хянаад тухайн нөхцөл байдлыг удирдах гад тэгээд өөрийгөө зовоогдох шаардлага байхгүй. Яг начил ярих юм бол энэ хүн тайвширчин. Чи нэг яриа тайвшраад өгөөч ээ гэлдэг. Тэгээд гэтэл яг начиг яг бид нар шиг ингэж ярилцаа дотор онгоолгоод зүгээр юм жижигхэн зүйл дээр одоо энэ банданы өнгөн дээр ч юм уу ингэж ач холбогдол өгдөг ерөөс хүмүүс биш. Тэр хүмүүс чинь зорилгоо тавьсан биш. Тархиных нь онцлог юм чинь нэг зорилго
маргаашийн төсөл тендер юу гэдгийг те маргаашийн сарын төлөвлөгөө өдр тооцоо гэд нэг зорилго тавьчаад нэг жилд нэг байр аавна гэж зорилго тавьсан бол тэрнийхээ төлөө жилжингээ тэр хэрэгтэй нь бодоо явж хат эмэгтэй нөгөө байрнаас өөр юм ботцсон гэд мейкап артист болмоор санагдал нэг бол нэг өөр юм юм санагдал ингээд өөр юм ботцсон л явж олон асуудлууд ингээд зэрэг харцсан яад бол орчин тойрны бүх асуудлыг харцж байгаа юм чам нөхөр тийм асуудал байна хүүхдүүд ийм асуудал байна ажлын тэрэнд асуудал байна бүр ажлын хүний зохиогүй хувцанд хүртэл санаа тавьчих явж байгаа ш бид нар энэ бол майх үлтийн олон терапевт юм өмсчихсэн. Энэ бол нөхөөрхөө хүн дааж өссөн жоохон алчижсэн юм а. Жоохон хөдөө стилтэй ингээл. Тэгээ ингэж хүн болгон санаа тавьж байгаа хооронд бидний энерги тэр бодлын орооцолтон дундааг үндсэн зорилгоо мартчихж байгаа байхгүй. Тэгээ хазаацсан. Яг юу ярьж ийсэн ааж мэдгээ яцсан. Заримдаа ингээд гадуур нэлээх ажил хөдөлгдөг хүмүүс ийдэг. Нэлээд завгүй өдөржингөө. Тэгээ юу хийснийг сонсохоор тэрний юмыг хөргөж өгөөд энэний юмыг аваад замаараа тэрнийхийг ягаад ингээд тэгээд тэрнтэй тэгээд энэтэй ингээд гээд яг өнөөдрийн үндсэн энэ 7 хоногийн өөрийнхөө төлөвлөсөн юма хийсэн юм хийгээгүй шал өөр юм хийгээ ятсан. Тэгээд тэрэнд туслахгүй бол бас болохгүй шүү дээ. Тэгээд тэрний л өмнөөс хийгээд би тэрний юм хөргөж өгөхгүй бол жоохон муухай санагдчих магадгүй. Тэгээ хийжсэн чинь зүгээр сууж байхад тэрнийхийг очиод авцсан юм. Тэгсэн чинь яг өөрийнхөө яг үндсэн энэ 7 хоног энэ сард уншина гэсэн нөгөө номж байхгүй, дасгалж байхгүй. Тэгээ оройн ядарсан буцаал завгүй өнөөдөр ч үгүй завгүй байлаа гэснээр өөр бүтэмжин дүгнэгдээд байгаа биш шүү дээ. Бид зүгээр гол юмнасаа зугатаал, бүгдийн хяналтандаа байлгаал, олон янзын бодолд ингээд сатараад ямар ч үр дүнгүй өдрөг өнгөрүүлсэн хүлээн зөвшөөрөхгүй зүгээр яг өөрийнхөө бодлоосоо зугатцсан байдаг байхгүй. Өөрийнхөө яг чухал хийгээд өгөөч ээ гэсэн юмасаа зугатцсан. Дараа нь ингээл тэрний ч өмнөөс юм игээд энэний ч өмнөөс юм игээд хүүхийнхаа ч өмдөг оюулаад нөхрийнхөө ч тэрийг ягаад эсвэл ингээл ажлын газрын хүн гуугаад харан тэрийг хийгээд тэгээд цагаа үнэлэхэ байцсан. Миний цаг үнэтэй гэсэн тийм бодол байхгүй болсон. Зөвхөн сайхан сэтгэлтэй хүмүүс яваад байгаа. Сайхан сэтгэлтэй бусдыг ойлгодог. Өөрийнхөө цагийг үнэлдэг. Тэгээд бусдын өмнөөс бодлыг нь таах гэж оролддог. Тэр зан бидэрт илүү байд юм. Энэ чинь эмэгтэйчүүдийн мэдрэмжийн алдаа байд юм. Бүх зүйлийг бид нар мэдрэх албагүй юм байна. Заримдаа жоохон хувиач хэрэгтэй юм. Өөрийнхөө зорилгыг л тий ярианд ч хин нэгэнтэй яриа ярих чаавал ямар нэгэн зорилготойгоор ярьж байгаа сте бид нар. Тэгэхгүй ямар нэгэн зорилгогүй ингээ яриаддаг байхгүй. Сайн сайхан юу байна? Танахын сайн уу? Тэр жоожа яасан гинэ, жаажа яасан гинэ. Ингээд өөрийнхөө цагийг гүрцэн. Ямар нэгэн зорилготой уулна энэ харилцааны асуудал яах ч юм. Тэгж яхтай бид нар өөрийнхөө ингээ цагийг ингээ хороогоод байгаа байхгүй юу? Хороогоод ямар ч үр бүтээлгүй. Нэг яг өөртөө нэг гой мөрөөдлийн тэр хүчрхийг эмхтэй гэдэг нэг зорилго тавьсан. Тэрний хараас яваагүй. Шал өөр юмнууд хийгээ явцсан. Нэг ангийн охинтой уцаар яриад бүтэ 10 жилийн амьдралаа яриад тусгацсан. Тэр тэгсэн гинлээ энэ гисэн гинлээ. Тэгэл энэ карьерийг ингээ харахаар амбицтай хүмүүсийг харахаар ихэнх нь эрэгтэй хүмүүс. Эмэгтэй хүмүүс яатсан ухаан муутай потенциал муутай дээрөөс биш. Уулын потенциалын хувьд бидэрт бас ялгаа байхгүй. Тэр эрэгтэй эмэгтэй тархийг ингээ судлахаар яг адилхан тархины нейросайенс эрдэмтдийн судалгаа биш тий. Адилхан шүү дээ тарих ир юм гэж ялгаатай биш. Тэ. Тэгсэн чи бид нар зүгээр энэ хит өөр бусдыг ойлгох гэж оролддог, хит бусдыг хянах гэж оролддог энэ зангаасаа болоод зорьсон зорилготой хүрч чадахгүй л байгаа юм. Тэгэхээр болий тий. Одоо өнөөдөр миний уруулын бодогны өнгө дулмаа цэцгийг таалагдчих. Өнөөдөр миний дүвбэлний өнгө тэр нь таалагдчих үг санаа зовхой болчих. Өнөөдөр миний Facebook профайл зураг хин нэгэн таалагдчих байгаа болов. Өнөөдөр миний хийсэн хоол нөхөрт таалагдж байгаа болов, таалагдах болов гэж буцаар идэл нөгөө бидний яг өөрөө өөртөө таалагдах тэр процесс мань хоцорлоо шүү дээ. Бүр хойно мөлтчлээ. Тэгээд бүр 10 жилийн дараа тэхлээсэн да. Тэгээд нөхрөөс болоод амьдралаа зөөлөсөлцөн гэл юм ярьдаг. Үгүй та өөрийнхөө амьдралыг өөрийнхөө цаг хугацааг зүгээр хов бацж байгаа л өнгөрөөсөн юм шүү дээ. Хин нэгэн санаа тавьж байгаа. Тэгээ бас бусдыг аврагчийн дүр тоглоно. Тэр маань ядарсан, энэ маань ядарсан. Тэрний амьдралыг тэрний туслахгүй болохгүй, энэ нь туслахгүй болохгүй гэв. Тэг өөрийнх нь аяг нь бол дундуур өөрөө тийм мөнгө санаа зовдгүй амьдралтай биш. Өөрөө тийм
Өөрөө тийм орлогын бүр олон их өсвөртэй биш. Тийм биш. Тэгээ түрүүний нөгөө лайв дээр хэлдэг шиг бид нар хорт могоны ажлыг хий яваад сайхан сэтгэлтэй. Сайхан сэтгэлтэй. Сайхан сэтгэлтэй гэхдээ ядуу. Тэгээ туслаа яваад хахаар яадаггүй. Хүн яагаад хүн туслах дуртай байдаг гэж би энийг сонсоод аггаачсан. Хүн туслахаар би энэс илүү юм байна гэж кайф авд юм байна. Нэг хүнээс тэгсэн бас илүү юм байна. Би энэ тусалчлаа штэ гэдэг. Гэтэл туслаагүй асуудлаа шийдээ явуулахаар хүүхдүүд зөндөө байгаа. Тэр ядуу хүмүүс ингэж зовж иж амьдрал хүнийг заримдаа алгадаад, заримдаа унгаагаад, заримдаа өвчин тусгаад, заримдаа осолд ороод тэрний дараа нэг ухаар хүй би ч нэг амьдралаа нэг өөрийн гар дээр хариуцлахгүй өөрийнхөө гараар босох ёстой юм шиг гэдгийг ойлгоод байгаа. Тэгвэл ахаа мөнгө зээлж, ихчи мөнгө зээлж, би ядраа чи би өвдөөд гэлдэг. Би ястдаг гэсэн. Осолд орж иж нэг хамгийн хүнд өвчнөд тусч иж нэг ойлгож байгаа юм. Тэгвэл тэгэл дандаа ингэ хүмүүст өрөвдөлтөд царайлал тусламж гуйгаал. Гэтэл яг үүндээ өвдөөд явж байхдаа хинээс тусламж гоохгүй өөрөө алдна гарсан эмэгтэй зөндөөд би тэгж өвдлөө авдлаа гэхгүй. Тэгээ өвдөхөөрөө сэтгэл зүйн байдлын бүр хянч чадгаачдаг байхгүй. Зөндөө сонсчихсан байх. Би ингэж өвдөж байхад манай ах トゥ ус надад туссангүй гэд. Яг үндэ ах トゥ хэлэхэд таныг өвдлөөгээд ах トゥ чинь туслахаагүй шүү дээ. Яагаад өөрөө өвддөг гэж миний тэр өвдсөн шалтгаан чи би өөрөө эрүүл мэндийг хариуцаагүй л байсан шүү дээ. Анханаас тасгал хөдөлгөөн чигээгүй. Үзлэг мэдлэгт байнга ороогүй лээсэн. Тэг өвдсөний хариуцлага би яахгүй. Би өөрөө өвдөгцсөн байхгүй. Дараа нь тэгснэ хамаатан саднаасаа тусламж гуйгаал өрөвдөлтөө дүр тоглож байгаа нь би юм байхгүй. Би яг ингээд ногоон гэл гарцаар гарчаад машин мөнгөлсөн ч гисэн. Би анхааралтай байгаагүй миний бүрээс байхгүй. Тэгээд дараа нь ингээд имлэг төрөмөргөн ингээд гэмтэл твцснийхаа дараагаар намайг иргэсэнгүү манай ингээд ингэж гомжсэн тэр үедээ. Тэгээ одоо ботхоор би зүгээр тэр үедээ ингээ амьдралын хариуцлагыг өөрөө ухамсарлаагүй байсан байгаа. Гэхдээ би л өөрөө тэр явж байгаа л машин мөнгөлсөн болохоос тэр хүмүүс заавал намайг ингэж сайхан сэтгэл гаргаж намайг ингэж асарч ингэж алахгүй ш заавал ирэх чалгүй. Тэр ингээ бид нар ингээд хий дэм юм гомдож ингэж илүү цагаа аваад идэх юм байна л да. Гомдно, сэтгэл хөдлөлтөө хитрхи автна, нөхөрний хідөө үг солихгүй болохоор нөхөр дуудлаганд хариу өгөхгүй болохоор гомдно. Нөхөр ингээд олон удаа нөхөр рүү 20 удаа 30 удаа залгажсэн авахгүй болохоор тэр хооронд баг кино болчих толгой дотор. Төсөөллөөр эмэгтэйний төсөөлөх чадвар маш сайн болохоор. Тэгээд тэрнээс олж хямраад ингээд гаднаас ингээд байдалтайгаар сэтгэл зүйн бүр ингээд баян савлаастай. Баян инех хэвээр. Баян миний төсөөлсөн шиг тийм байх хэвээр хүмүүс. Баян надад сайхан хандах хэвээр гэдэг тийм хүлээлттэй болий тий. Бид нар өөрсдөө яг тийм баян инеж чаддгүй сте жокер шиг. Ярвахтаа ярваагаад уурлахтаа уурлаад ингэдэг. Тэгэхээр бусад хүмүүсчтэй тийм. Бүр тэр байтгаа ингээд хүнээр ингэж халамжлуулах ёсгүй юм байна л да. Тэг жоох хатуу мэрэдэж магадгүй гэхдээ хүн ингээд сэтгэл готролд ороод ингээд хин нэгний анхаарлыг татах гад ирэхээр байн өвдөөл нөхрөөр асруулах гал байн ингээд хүүхдээр нь шүл тэр мэдрэмжийг авах гад илүү шунаад идэгүүлчихдээ юм байна л да. Байн ингээд жоохон хөвтөж амарч нөхрөөр асуулмаарч юм шиг. Тэгэхэд ирэхээрээ том зорилгоо хат гарчдгаа байж. Нөгөө мэдрэмжээ дахиж авах хүсээд яг л бид тэрийн тарих тэрийг авах гээд юм чи. Тарих аливаа зүйл тасахтай маш хурдан. Хин нэгэнд ингээд асруулах, халамжлуулах тэр мэдрэмжинд донтохтой хурдан л гэсэн. Тэгээ магадгүй нөхөртөө байн халамжлуулж исэн эмэгтэйчүүд дараа нь ингээд нөхөр нь ямар нэг асуудал болсны дараагаар тэр мэдрэмжээ өгүүлээд амьдрал хатуу юм даа гэж явж явах хүн зөндөө л идэв шүү дээ. Тэгэхээр би заавал хин нэгнээр халамжлуулах албагүй мэн. Би заавал хин нэгний хяналтандаа авах албагүй мэн. Хүн болгоо надад сайхан хандах хэрэггүй мэн. Муухай хандах хүч байд юм бэ. Тэг нөгөөтэйгэр хит орчин тойрноо мэдрэх гээд хичээд их хэрэггүй мэн. Тэр дулмаагийн дүүплэнд санаа зовх хэрэггүй мэн. Илүү зүйлдэл бид нар бодлоо ингээд бодол болон бидний энерги маш их энерги байхгүй юу? Бид нар ингээд бүхэл бүтэн нэг станц шиг том энергийг зарцуулдаг тийм энерги орон зайтай биет байхгүй юу? Одоо хоол идэж явах хүртэл энерги зарцуулж байдаг тий. Тэгвэл бид нар ингээд хэрэггүй зүйл ингэж бодож явахдаа шал хэрэггүй энерги зарцуулдаг байхгүй юу? Тэр дулмаагийн дүүплэнд санаа зовоод
хажуу хөрш муухай харахад санаа зовоод. Дэлхийн энергиуд чи бид нар болно яг зорьсон тэр байлгаа онох хэрэгтэй байхгүй. Маш хурдтай хүчээр ингээ байлгаа онжиж биднийг тэр амжилт бодоод байгаа тэр эмгтэйг бий болох байтал чам. Замд ингээ тарамдсан байгаа байхгүй. Тэр нь ч санаа зовоод, энд санаа зовоод ингэсээр байгаа. Энд гэхдээ тийм хатуу эмгтэй бэ гэдэг талаас юусэн яриаггүй шүү. Энд чинь та зөв хэрэггүй юмаа бодхоо болчихоо, шал хэрэггүй юм санаа зовхоо болчих. Өнөөдөр намайг муухай хүмүүс муухай хараад би хүмүүст муухай харагдж байгаа гэж санаа зовж яах. Тэрнээсээ бол хүмүүст гоё харагдах гал гоё утас яриад гоё шүп өмсөл гоё ингэсээр идэл санхүү чинь шал өөр төшөө явж байгаа сте. Санхүүгийн хэрэгчлэн төрөх юм чинь бүр ирээдүйн хэрэгчлөөгөө өнөөдрийн булган шүпээр материал сонголоор сольж байгаа сте бид нар. Бусдад гоё харагдах шүү гэж. Бусдад хүмүүсээс жоох үг магтаалах гал. Тэгэл гоё хувцлалт. Гэхдээ яг зөгцсөн чанартай хувцас өмсгөө үгүйсгээгүй. Гэхдээ бид нар ингээд хит шунаад байдаг тий. Өнөөдрийн кафенда тэрэндээ маш дуртай. Бүх зүйлийг бэлэн болгож, бүх зүйлийг гоё болгож хийж тайван болохгүй хин хин гоё харагдах гэж хичээсээр идэл нөгөө цаг хугацаа мань өнгөрчлөө. Гэхдээ сайн ингээд ажиглаад байвал тэр өөрөөрөө байгаа тэр санхүү эрхчлэн төрсэн хүмүүс хинч таалагдах хичээгээгүй байхгүй. Тэгэл нэг сэвэтэртэйг яваал идэг. Зүгээр шорт тавч хөдлөл явж идэв шин. Яг жинхэнэ утгаараа тэр бомтон болсон тэр хүмүүс. Тэгвэл хэршаал хэрэггүй зүйл бодож хогон бодол бодож толгоогоо дүргэж яах юм. Бидний толгоон дотор хитрхи их хогон бодол байна. Шал хэрэггүй өнгөрсөн дурсамж байна. Хаасан тэр 10 жилийн бүтлгүй эрхэл толгойд яваад явдаг. Өөртөө итгэлгүй байхад маань нөлөөлж явж идэг. Эмэгтэй хүмүүсийн онцлог. Хаасан багын сөрөг дурсамж бас л бидрийг зовоосоор л хийдэг тий. Хаасан баг даа гэж ингэ шүүмжлүүлсэн. Тэр өнгөрсөн цаг хугацаанд болсон тэр сөрөг дурсамжууд бидрийг бас шүүсээр л хийдэг. Тэр энэ хүлээснээс л гарахыг гарч ий дараагийн шатанда бид нар гарах юм байна л да. Эртний хүмүүс болохоор тэр нь санаа зовдгоо болохоор илүү амар ингэ явцдаг. Тэгэж ямар тархан ямар царим утаж ирсэн эрэгтэй хүмүүс маш өөртөө итгэлтэй идэв штэ. Өөрөө биш гой залуушуул яваад идэг. Яасан тэр өөртөө итгэл гардыг ингэ. Тэгсэн чинь эмэгтэйчүүд бид нар шал илүү юм санаа зовоод өндөр хамар бэлхүүсэндээ санаа зовсоор л өөрөө гой сайхныг харж тагаа байсан. Тэгээ өөртөө ямар ч итгэлгүй болсон. Гэхдээ чи хөөхөн л штэ гэхээр гээгүй. Магтахааргүй. Магтаалч хүлээж авч тагаа гэсэн. Хин нэгэн танд магтаал хэлжээр баярлалаа гэл тосоод аваарэ. Тэр чинь эрг нэр. Тэгсэн чинь эргээгээд чиштэй тийм гэхэр чинь та өөрийнхөө тэр гоё ирсэн энерги буцаад ойлгоод тестний бөмбөгчө зохио болж байгаа. Зүгээр баярлалаа гэд хин нэгний магтаалыг хүлээж авч. Тим танд гоё энерги хүн шидэж яах чинь тэрийг заавал тольшиг ойлгоод явуулах хэрэг юу байгаа. Баярлалаа гэд авчи тий. Өөрт итгэлтэй байгаа байж болтгүй би царилэг гэд өөрт илж болно шүү дээ. Босод хүмүүст өөртөө царилэг эсвэл өөрийнхөө гоё юм хэлэхэд яагаад ичээд байгаа. Надад гоё өс үйдэг, надад гоё нүд үйдэг гэж хэлэхэд юу хэцүү. Тэгэхээр нэг өнгөрөө олчих гээд байгаа юм шиг болох гээд идэв. Зүгээр л өөрийнхөө даваа чанарыг мэдж байгаа хүн байхгүй. Тэгэхээр ингээд өөрийнхөө даваа чанарыг хэлж байгаа хүмүүсийг харахад дургуун хүрэтдэг. Өөрөө даваа чанараа хэлэхээс айдаг болохоор яасан өнгөрөө юм бэ? Яасан талтгуунаар юм бэ гэл. Би гоё дуулдаг гэл өөртөө итгэлтэй маш тийм хүмүүс явдаг л хэвчээ. Тэр чинь багт нь байхад ээж аав ингээд өөртөө итгэлтэй шин чанарыг ингээд өргөцсөн махна шүү дээ. 6 нас хүрэхээс өмнө миний охин өөргөн шүү, миний охин гоё дуулдаг шүү, миний охин тэгдэг шүү гэдэг дандаа магтцсан тийм охтууд болохоор ерөөсөө муухай дуулдаг ч гэсэн өөрөө гоё дуулдаг гэж хэлэхэд эзэж чичгүй тийм болцсон байдаг. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь өөртөө тийм итгэлтэй байгаа. Харин эсрэгээр ингээд аав ээжтэй шөмжлүүлээд бүх шинж чанараа ингээд хайрцаглуулсан хүмүүс болохоор ингээд чаддаг юм а чаддаг гэж хэлхээсээ хүртэл айдаг болцсон байна. Би уулын тэгдгийн гэл. Би дээр нэг дуучны жишээ хэлжсэн. Дээр нэг туулаа шиг шүттэй дуучин. Тэр ерөөс амьдралынхаа турш шүднээс ичээд дуулж чаддаггүй байж нэг өдөр тайзан дээр дуулсан. Тэгээ дэлхийн алтартай дуучин болсон. Тэгээ тэрний дараагаар түүний хүн болгоом дээр байгаа дурталтай шүд мэд наалгадаг тийм болсон байсан гэдэг. Тэгвэл та ямар нэг тийм зүйлээ дотроо хийжээл энэ нэг бусдад таалагдах тийм баг зүйл. Эсвэл ингээд олон зүйл боцоор байгаа тэрийг хаацаа яваа юм шүү дээ. Тэргээс өнөөдөр нэг бодоод үзээрэй. Тэгээ бүхний хяналтанд авах гад сайн ээж болохгүй эсвэл ингээд сайн хань болохгүй бусдыг сайн ойлгодог ажлын сайн эмэгтэй болох гэж байгаад
өөрийнхөө зориг мөрөдлөг бас хоошоо тавьсан юм шүү дээ. Бүх хүмүүс таалагддаг хүн байдаг штеп. Тэрний S type хүмүүс. Тэсэр маш халамжтай, бусдын төлөө явдаг, баяр болгоноор минь түргдэг. Тэгэд өөрийнхөө цагийг дандаа хүмүүсийн тэр яар болон болохгүй бүгдийг сонсч идэг. Ажлынх нь хэрүүл, гэрийнх нь хэрүүл бүх хов живийг сонсч идэг. Үнэхээр төвчээрт эмгэгтэйч байгаа сонсоол идэг. Нэг талдаа тэр ярьж байгаа хүнд нь ашигтай байхгүй юу? Үйл гомдол доторхоо гаргаж байгаа. Нөгөө талаасаа тэр сонсож байгаа хүнд нь ямар ашигтай. Та тэр сонсож байгаа хүний үйл танд ямар ашигтай. Сэтгэл зүйч дээр очиж тэр хүн ярилдээ. Та маш сайн хүн болохгүй тэрний яриаг сонсоол ингээд өөрийнхөө цагийг хороож авах ямар хэрэгтэй. Тэгээд зарим хүмүүс ингэдэг те өөрийнхөө юм ярьж иржсэн нөгөө хүн сонсож ирсэн нөгөө хүнийх нь сэдв юм нөгөө сонссон хүнийх нь сэдв ямар ч хамаагүй яриад өөргөө ярьж иржсэн яваад. Тэгээ нөгөө хүн сонсчихсан за минийс мундаг шүү гэж яваад. Гэтэл нөгөө сонссон хүнийх нь доторхыг юусэн яриаггүй тийм харилцаа биш шүү дээ. Нөгөө сонссон хүний амьдрал дүү болоод байгаа нь яг үндэ тэр ярьж байгаа хүнд ямар сонирмш байхгүй. Зүгээр яг ингэ доторхоо гаргаал хайчий гэсэн хэрэгцээтэй л байгаа байхгүй. Тийм тэгээ өнөөдрийн лайваар бас нэг сэдвийг хүндхийг хүснэ нь сэтгэл готрлын нэг хэсэг болох зүгтах, явах, орчин тойрноос солих бүр ингээд цаашлбал шал танихгүй газар ганцаар авахыг хүсдэг тийм мэдрэмж төрдөг. Энэ бол сэтгэл готралтай хүний шинж шүү. Тэгэд маш олон эмэгтэйчүүдийн түүхийг сонсоод үзээрэй. Яг хүүхдээ нэлэх байхад хүүхдээ ааваас салцсан юм аа. Хүүхдээ аваад гинт яваад гэсэн. Зүгээр гинт нэг өдөр шийдвэр гаргаад явцсан гэл. Эмэгтэй хүний төсвөр гинт тесэрдэг гэд. Эн чинь бас нэг талдаа сэтгэл готролын шинж тэмдэг шүү. Хуцаа баавал явмаар санагдаал идэг. Эсвэл ингээд шал өөр газараас амьдрал эхлэмээр санагдаал идэг. Ийм мэдрэмж төрж байгаа нэлэх биетэй эсвэл ингээд сэтгэл зүйн хувьд сэтгэл готролын бас нэг шинж тэмдэг шүү. Тэгэхээр танд тийм шинж тэмдэг илэрж ивэл нөхрөөсөө буруу ирэхээс өмнө би энэ сэтгэл готролын асуудал надад байгаа юм шиг дээ. Сэтгэл зүйчдэр нэг хандаж үзээд надад асуудал байна уу гэж үзээд Симотийн тестийн сэтгэл готролын тестийг өгж үзээд тэгсний дараагаар шийдвэр гаргаарай. Тэгвэл бид нар сэтгэл хөдлөлтөд хит автаад сэтгэл готролтой хит автаад зүгээр явчвал бүх асуудал шийдэж байгаа юм санагддаг. Тэгээд гадаад руу явчихдаг шүү дээ. Тэрнээс гадаад очиод тийм жаргалтай болсон байдаг юм уу? Яг ингээд өөрийнхөө төр сөрөгдөө олоноос ухтаад энэ Монгол болохгүй байна. Монголд байгаснасаа болоод ингээд тэг гадаад очино. Гадаад очиод дахиад жаргалтай болд юм сэтгэл нь бүрэн бүтэн болчт юм. Гадаад очихоор яг деваажин болчт юм уу? Тэн сэтгэл зүйч таны үгийг сонсч өгд юм. Гүү гадаад очиод улам асуудал нь дахиад хоёр дахин нэмэгдэнэ. Яагаад гэвэл тэнд өөрөө хэлээрээ ярьж чадахгүй учраас тэр сэтгэл зүйг хуваалцах хүн байхгүй. Дээрэс нь таньдаг орон зайнаас холдоод ирэхээр тэнд сэтгэл зүй хэрэгцээ нь асар их үүснэ. Тэгээ гадаад байгаа хүмүүс сэтгэл готролтой байдаг шүү. Бид нар гадаад байгаа хүмүүсийг их жаргалтай байгаад байна. Мөнгө олоод энэ бараг л мөнгөнд сэлж ийн гэж ойлгоод идэг. Зарим хүмүүс бүр ах дүүнэр ингээл мөнгөтэй болохоор гадаад очиж мөнгөтэй болоод зан хуурцсан. Бидэрт ингээ мөнгө өгөх ёстой гэж яриад идэг. Гэтэл тэр хүмүүс өгөх албагүй байхгүй. Өөрийнхөө яг ингээд бүх хөс хүчээ гаргаад тэнд ажиллаад амьдралын хариуцлага болоод энэ Монголоос гараад хинч биш гэдгээ ухаарад ингээд амьдралын нэг эргэлтэндээ яваад байгаа байхгүй. Бас тэнд өөрөөсөө зүхтаад би ер нь Монголоос яваад миний асуудал шийдэгдэхгүй байна гэдгээ ойлгож байгаа тэр нэг амьдралын эргэлтэн тэнд явж байгаа байхгүй. Тэгэл Монголд бурууг өгөөл, нөхөрт бурууг өгөөл ингээд бүх зүйлд бурууг өгөөд яваад өөрөөсөө зугцаар адил нэг өдөр ингээд өөртөө нүүр тодлох өдөр ирдэг л тий. Ирдэг хаач очив. Та Парисын дээр ихийн сүм дээр очсон ч тэр мэдрэмжтэй нүүр толно. Тэгэл ин кинонд ч та гардаг штэ. Хоёр хосоо салахаараа нэг л гадаад яваад л байдаг. Орчноос үл сэтгэл готрлоос гардаг нэг арга байдаг ч гэсэн. Яг өмнөдөө өөрөөсөө зүхтаа та энэ дэлхийн хаач очиж болно. Тэгтээ та өөртөө л биш штэ. Тэгэхээр заавал нүүр толно. Нэг өдөр үнэнтэйгээ нүүр толлаарай. Өөрийнхөө тэр зантай, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг захирч чаддгүй тэр зантай өөрийгөө дандаа шөөмжилдэг тэр дотоод дуу хоолойтой өдөр л нүүр толно шүү. Кофе уудаг юмас, пив уудаг ингээл цухтаал яваад идэв шүү. Тэгээд нүүр толчвол амар. Тэгэд бусдын бодлыг унших гэж ингээд зовоодох шаардлагагүй. Бусдад ингээд бусдыг бүгдийг бүх хүнийг мэдрэх гэдэг тэр нөгөө тайзан та 20% хүнд нь л илтгэлээ ойлгуулж болно байхгүй. 20% хүнд та өөрийнхөө үн цэнийг өгчүүл болоо. Яг үүндээ бизнесчдэр, сэтгэл зүйчдэр та ажлын 20% хүнд ингээд өөрийгөө ойлгуулж болоо гэсэн үг байхгүй. Тэсэн чинь нөгөө 80% нь ямар ч тэгж ойлгуулах боломжгүй шүү дээ. Бизнесийн зах зээлчтэй маш өндөр хүлээлт үүсгэждэг 100% байна гэхэд 100-уулаа надаас юм худалдаа авах хэрэгтэй гэд
том өндөр хүлээлт үүсгэсэн. Тэгсэн чи 100%-аас 20% нь л яг үндэ таны амийг худалдаж авал их юм шүү дээ. Бодит байдал нь тэр байхгүй юу? Таны яг гэрэлтэд зах зээл чинь тэр байхгүй. Тэгэхээр бид нар дандаа хүлээлтэн донд байгаад байна. 100% таалагдана. Ажил дээр 100 байгаа. 100% нь таалагдана. Би ч гайгүй эмэгтэйтэй. Яг тань тэр таалагддаг. 20% нь л өөрийгөө ойлгуулсан бол болно шүү. Тэгээд амар нэр дэвшгэж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр та өнөөдөр бас бодоод үзээрэй. Нэр би хэн таалагдах гэж ингэж хичээд идэгин. Шал хэрэггүй маск зүтсэн тэр нь таалагдах гэж яваад тэгдэг юм уу? Яг чин сэтгэлээс тэр хүнд бэлэг өгөөд минь төрөж чадчих байгаа юм уу? Зүгээр ингээд сайн нэртэй хүн байх гэж хичээгээд байна уу гэдгийг нэг анзаараад үзээрэй. Тэгэд эмэгтэй өмнө тархины онцлог нь тийм юм байна. Би нөхрөө хянах албагүй маань, эхнэрээ хянах албагүй маань, найз нөхдөд ч хянах албагүй маань гэдгийг хүлээн зөвшөөрч. Тэгээ нөгөөтэйгөр бид нар нөлөөлж чадах хүмүүстэй л нөлөөлж чадна. Бусдын бол орхи. Тэгээ дил сул хин нэгэнд гой харагдаж байгаа, хин нэгэнд таалагдах байгаа тэр нэг бодлыг хүлээснээс өөрөөс чөлөөлж. Түл хамаагүй амар. Тэгээ над руу маш олон хүмүүс би төвлөрч чадахгүй байна гэж асуудаг. Яаж төвлөр сурах вэ? Нэг юм ном уншихаас ухаашаал дэвэн дэлхийн өөр юм бодоо авчих юм аа. Бясалгал энэ төр хийгээд суухаар ингээд болохгүй олон бясалгал сайн. Тэгэхээр ингээд овоо сэтгэдэг болоод ингээд тарих ингээд амьдралд ингээд нээлттэйгээр сэтгэдэг болоход хэрэгтэй. Дээрээс нь тархиа би амраамаар байна. Өдөр шөнөгүй бодож, өдөр шөнөгүй мөнгө одож, өдөр шөнөгүй нөхрөө оцоор идэл одоо ингээд сэтгэл бүр ингээд тогтохгүй надад маш хэцүү байна гэсэн эмэгтэйчүүд маш олон бичдэг. За тэгвэл та төвлөрч сурахын тулд эхлээд бодлуудаа, хогон бодлуудаа хайчи. Нэг цаасан дээр бичээрэй. 20 гаруй дэвтэрч болж магадгүй, 2 дэвтэрч болж магадгүй. Бичээд үзээрэй. Шал хэрэггүй бодлуудаа бичээд ингээд буулгаад үзээрэй. Ямар ч хамаагүй бодол орж ирэн таны толгойд угаасаа энэ хөтөр хөшгөний талаар бодол, энэ үзэгний талаар бодол ингээд орж ирээд л энэ танд. Тэр бүх бодлыг ингээд бичсний дараагаар та өөрийнхөө бодлыг ямар юм их замбраагүй хогийн сав шиг байгаагаа харна. Тэгэд би энэ хэрэггүй бодлуудыг бодох шаардлагагүй гэдгийг ойлгохгүй. Тэгэд сөрөг бодлууд ахын бол тэрийг эерэг болгож бодож болно. Бичээд үзээрэй. Би царай матадаа гэж орно. Би ч өвөрмөц царайтай даа гэх. Эсвэл ингээд би тэр ажлын газрын тэр яргуур эмэгтэйд би таалагддаг өнөөдөр над руу ярваагаад гэдэг бодол орж ирэнгүүт энэлт нь би тэр хүн таалагдах албагүй, би нэг энэ хүний хянах албагүй. Харин би тэр хүнд сайхан сэтгэл төрүүлээд орхиж болно. Гэхдээ зүгээр би зүгээр босод хүмүүсээс болж сэтгэл зүгээ ингэж хямрах албагүй. Сэтгэл зүгээ би өөрөө удирднаа. Тэр нэг яргуур хүн энэ нэг муухай үхтэй тэр сөрөг энергитэй хүнээс болж би хямрах албагүй гэдэг ингэж биччих. Тэгээ бичгээр ингэ бодлуудаа анзаараад эхэлнэ. Тэгээ дараа нь бичих шаардлагагүйгээр бодлоо анзаардаг болчихдог байхгүй. Орж ирж байгаа бодлоодыг өнгөрөөгөө сурцсан. Үг өнгөрөөд сур, үг даад сур гэж бид нар нэг тэгдэж штэ ээж аауд те. Үг даад сур гэл. Тэгэл үг даад сур гэдэг нь бусдын шүүмжлэлт хөнгөн хүлээж авах сур гэхийг юу хэлээд байгаа юм л да. Гэхдээ яг үнэндээ тэр хүн заавал тэгж хатуу үг хэлэх албагүй байхгүй. Энэ хороо дээр хамгийн хэрэггүй зүйл чинь шүүмжлэл штэ. Шүүмжлэл сонсоод өөрчлөгдөе гэж хичээдэг хүн байдаггүй. Яг бол тархины инстинктээр өөрийгөө хамгаалж эхэлдэг шүүмжлэл сонссон. Харин тэр сэдлийн төрүүлсэн хүн бол өөрчлөгдөхийг хичээнэ. Гэтэл бид нар ингээд хүүхдээ засгаад, нөхрөө засгаад, бусад хүмүүсийг засгаад шүүмжлэл гэдэг. Найзаа чи энэ үчисээ хөтсөн байж наад сэвхэн хүндээ тоосноос авдрахж анхааралтай бараг нөхөртөө хаягчгүй дээ гэж сонь зөвлөгөөгөл юм дээ. Тэгэхээр нэрээ анхаараа нэрээ нөхөртөө хаягчгүй дээ гэж бодхоос илүү бараг бодол нэмээд бүр ингээд стресс түлээж жаахгүй найзаа уул гоо санд анхаарат тах штт. Тэгээд та төвлөр сурах гэж байгаа бол эхлээд бодлуудаа анзаарч сурнаа. Бодлоо анзаарч сурсны дараагаар нүдэн ханаад яг нүдэн ханд дэмслэл энэ төр хийхээр яг нүдэн ханд хийхээр нүд ингээ харсан юм болгоно бодол болгож бид нар хараад байгаа учраас нүдэн ханжаа. Тэгээ нүдэн хансны дараагаар өөрийгөө шоолоод инээж минийгээ шоолоод би одоо юу хийгээд ингээ балаараа суугаад байгаа юм болоо гэж бодлоод орж ирнэ. Тэр бодлыг бас өнгөрөөнө. Тэгээд дараа нь ингээд та ерөөсө бодлохгүй байд суудаа бараг байхгүй учраас таны толгойч бүр ингээ лампын шаттлаа яваад шүү дээ. Тэрийг зүгээр амраах чаа нэ хүн дээр гэгээр хэмээр алчуур бодохгүйгээр бодвол. Тэр бодлоодыг өнгөрөөд явж л байна да гэдэг өнгөрөөгөө сурчвал нэмэгдэх бодлогүй болоо сууждаг байхгүй. Тэгэхдээ тэгж бодож явахдаа бид нар илүү тайвшраад асуудлыг сэтгэл хөдлөлөөр биш бодит байдлыг харж сурах байхгүй.
Тэгэхгүй ингээд бүх сэтгэл хөдлөлөө реакцаараа бодоод идэг. Нэг хүнтэй муудалцахаараа тэр хүний бүх сөрөг зүйлийг хараад тэр хүнийг муу хүн болгоод хараад идэг. Гэтэл тэр хүн ч муу юм биш зүгээр сэтгэл хөдлөлтөд автсан л хүн баг. Ажилч тэр гэр бүлч тэр энэ тэнд ингээд сэтгэл хөдлөлтөд автсан хүмүүс муухай хүн муу хүн гэж бодоол идэг тий. Гэтэл яг хүн болгонд л тийм муухай сэтгэл хөдлөл байгаа шүү дээ. Сайхан сэтгэл хөдлөл байгаа. Тэгээд та төвлөрч сурыг гэвэл эхлээд бодлоо анзаарч сурнаа. Бодлоо анзаараа сурцсны дараагаар бол төвлөрөхөд нэг асуудалгүй. 1 минут бяцлагаа цогод үзээрэй. 1 минут. Юуж бодохгүйгээр суух хичээгээр нүдэ наад ингээд энэ дээрээ төвлөрөөд ч юм уу эсвэл амьсгал дээрээ төвлөрөөд амьсгалаа тоолоод нэг 60 удаа амьсгалаа тоолчих. Тэгэхээр 1 минут л болчих тий. Тэгээ амьсгал дээрээ төвлөрж явах хугацаанд бид нар ингэж өөр орчлонгийн шал хэрэггүй зүйл бодхоо болно. Тэгээд ирэхээр бид олон нөгөө сэтгэл зүйн орооцолцсон бодлууч нь тайлагдаж эхэлдэг байхгүй. Бид нар ингээд нөгөө орооцолцсон утас шиг юм баахан бодлуудтай ингээд яг гол зорилго нь юу юм бэ? Тэрийг мэдээ утсан ингээд баахан юм орооцолт болоо бодсон. Тэрийг ингээд нэг нь хөвдөг үйлдэл маань бяцлал байхгүй. Тэгээд та төвлөрч сурыг гэвэл энэ орооцолтоо гаргаж нэг сэтгэл зүйн нэг дутуугийн комплексээс хоосон байдлаасаа салыг гэвэл инкээс арга байхгүй. Тийм болохоор та заавал бяцлаглыг хийгээд үзээрэй. Бяцлал хийхээр амар хэцүү хүнд гэж бодоод идэг хүмүүс. Хэцүү биш шүү дээ. Амархан бид нар ингэж өөрийгөө бодлороо зовоохоос амархан шүү дээ. Бид нар бодлороо байнга зовоод шүү дээ өөрийгөө. Дандаа сөрөг бодлуудыг бодоол. Дандаа яагаад гэвэл тэр сөрөг бодлууд чинь та муу хүндээ бодоод байгаа биш. Бид нар угаасаа агууд амьдардаг байх та. Амьтанд төгөлдөх айцнаасаа дандаа сөрөг бодолтой тэр арсланд идүүлэх энэ чомд идүүлэх гэж яхтай сөрөг бодлууд их боддог болсон. Тархины инстинкт мөрдсөн байхгүй юм. Тархины онцлог. Тэгэл зүгээр яг зөв голдролтод нь л оруулах гэдэг эерэг зүйл боддог. Одоо энэ байшин амьдардаг аюулгүй болсон шүү дээ гэдэг мэдрэмжийг оруулах гэж байгаа юм шиг. Тэгэхээр бид нар дандаа сөрөг зүйл бодоод байвал би муу хүн болохоор дандаа юм бодлоо, би муухай юм болохоор ингэ бодлоо гэхээсээ илүүтэйгэр миний тархины онцлог юм байна. Би энэ тархины эзэн учраас энэ тархийг удирдах хэрэгтэй юм байна. Би махад маань намайг байнга удирддаг гэсэн юм. Одоо тархиа би ингэ гартаа авах чам би махад дээр удирдах ингэ гар мараа бид нар ингэ ямар ч ухаан мэдрэлгүй учраас нойлохоо гэрлэг дардж штт. Нойлохоо гэрлэг асаагаад тог эрэгүүжсэн дараал асаагаад рефлексэрийг ярьдэн штт. Рефлексэрийг нэг юм хийсэн байлээ. Хийсний хатаар би юу хийлээ? Автоматар хийсэн байхгүй. Тэгэхээр энэ автомат тохиргоогоо бид нар яг ухамсартай тохиргоон дээр аваач ханд бол бяцлал хийж байгаа штт. Ухамсартайгаар үйлдэл хийдэг болох гэдэг штт. Ухамсартайгаар сэтгэл хөдлөлөө өдөрт сурах гэдэг штт. Тэгэхээр тэр нь заавал аль нэг хийдэд очиод эсвэл аль нэг бяцлаглалын төвд очих гэгэр гэхээсээ илүү зүгээр та өөрийгөө тархийг амрааж ин гэдэг нэг ойлгоорой. Тархиа амраачих юм бол илүү амар болно шүү дээ. Тэгэхгүй бид нар их зовоод шүү дээ тархийг бүр хүчээр ингээд утсыг ингээд 24 цаг цэнгэлэгчтэй байлгавал бүр шатандаа тий. Тэгэхээр таны тархи яг тэгээд шүү дээ. Шүн амардаг гэж бодож байна. Гүү элдвэр басын зүүдлээд өнөөдөр болсон процессыг зүүдлээ. Дээрс нь яаж ч махан хоол идчихсэн. Тэр ходоод нь ажиллаа. Тэгээд тархин ажилласараад өглөө нэг унтаас ирүүний завсрын хүн босч ирж штэ амарсан амраа хүн гэдэг. Тэгээд бяцлал хийхээр тэр мелатонин гэдэг нойрны даавар нь ялгараад эхэлдэг учраас тэр нойрны асуудалтай хүмүүс хамгийн сайнаар нөлөөлдөг. Тархин амарч байгаа юм. Тэгээд анх бяцлал хийж байгаа хүмүүс нойр өрөөд унтчихлаа гэдэг. Тэгээд угаасаа тэхээс аргагүй мелатонин даавар нь угаасаа ялгараад эхлэхэд дараа нь унтахаа байж тийм бяцлал хийгээд ирэхээр унтахгүй. Яг ингээд яг тэр байдалтай төвлөрөөд бүрэн ингэж мэдэрч эхэлдэг байхгүй өөрийгөө гар хөлийн хаанагааг мэдэрч эхэлдэг гэсэн бид нар заримдаа хөл гараа юм зохиод тэргэж өдөртөг сөхөөгүй явдаг шүү дээ. Бүдэрч унчих гал. Тэр чинь зүгээр автомат тохиргоон дээр л орчдөг байхгүй. Тэгээ тэрийн л өөртөө яг ухамсартайгаар ингээд үйлдэл хийдэг болох гэж бяцлал хийгээд байгаа шүү дээ. Тийм тэгэхээр та өөрийгөө хянах чадвартай шүү. Бусдыг биш өөрийгөө хянах чадвартай. Тэгээ бусад хүмүүсийг мэдрэх гэж хитрхи хичээвэл та өөрийгөө мэдрэхээ байчин. Өөрийгөө юу хүсэж байгааг мэдхээ байж шүү дээ. Бусад хүмүүс төр төвлөрөөд тахаар хүүхд хань ижил үед ингэ төвлөрж байхдаа та өөрийгөө яг юу хүсэж юу мэдрэх гээд байгаа. Тэг яг өөрийнхөө гол юмнаас цухтаад гэрээ цэвэрлэлгүйгээд идэг. Эсвэл ингэ хүмүүс туслaalгүйгээд идэг. Тэг та юу хүсэж байгаа, юу хийх гээд байгаа, ямар чадвартай яг хааш явах гэдэг юм гэдэг нь тодорхойгүй. Нэг газар эргэлцээр хагаад 10 жил өнгөрцөн байдаг хүмүүс. За баярлалаа. Тэг өнөөдрийн лайваар бидний эмэгтэй
Хүмүүс яагаад амжилтанд хүрэхгүй гэдэг нэг шалтгаан болох орчин тойрноо мэдэрдэг тэр онцлогоос болоод бид нар хийргээд идэг байх нэ. Тэгэхээр энэ дээр анхаарч бид нар цаашаа явнаа. Тэгээд өөртөө сэтгэл хангалуун амьдрах гэдэг байгаа, хийх зүйлээ хийх гэдэг байгаа. Тэгээ хоосон ярьдаг зүгээр суудаг хүн болж хурмааргүй байгаа. Зүгээр хоосон мөрөөдөд суудаг хүн ороод дэлхийгээр дүүрэн байгаа. Тэгээ үйлдэл хийдэг хүн болох гэдэг байгаа. Тэгээд эрэгтэй хүмүүстэй өрсөлдөх гэхээс илүү эрэгтэй хүмүүс зүгээр л аливаа зүйл төвлөрөхтэй илүү байдаг юм байна. Тэр оймсаа ирж олдгүй, юмаа ирж олдгүй онцлог нь яг тухайн бодож байгаа зүйлдээ нэг бодлоо ингээд бодоод ингээд яваад чаддаг учраас асар хүчтэй гэдэг юм байна эрэгтэй хүмүүсийн тархины онцлог нь. Тэгэд бид нар тийш тархиа сургаж болно, сургаж болдог. Та нэг 90 хоног тархитайгаа ажиллаад үзээрэй. Тархитайгаа ажиллаад ингээд нэг бодол дээр төвлөрөөд ингээд үцхэд бол бид нар сургаж болдог. Эерэг зүйлээ бодоод 30 хоногийн марафонч гэж байдаг. 30 хоног зөвхөн эерэг зүйл бодох уу? Тэг марафонч гэдэг. Та 30 хоног сөрөг орж ирсэн сөрөг бодол болгоно устгаж эерэг дээрээ төвлөрж байж болдог. Тийм тасгал идэг. Тэр нь яаж аа гэхээр 30 хоног зүгээр л бидний сөрөглөө эргэцэн тийм тархины онцлогийг эргүүлэх гэж л тийм дасгалууд хийж болдог. Тэгээд YouTube-ээр дөр бяцлаглууд байгаа. Хаа сайгүй хайвал өнгөө бяцлаглууд зөндөө байгаа. Тэр Тони Робинсийн бяцлал байлээ. Монгол хэлээр орчуулаад тавьсан байлээ. Тэр дөр ажиж болно. 9 минутын бяцлал байгаа. Маш олон бяцлаглууд байгаа шүү дээ. Зүгээр мэдээлэл гэдэг чинь ингээд дүүр байна. YouTube-д одоо хэдий их сургуулийн мэдээлэл байна. Зүгээр бид нар авахыг хүсэхгүй л байгаа юм. Facebook дээр тэгсэн онч мэрэгэн зөндөө л өгнүүд авч чинь зүгээр тэрийг ухаарахгүй л байгаа юм. Толгооргоо яг хийгээд ухаарад амьдралдаа хөвшүүлсэн 100 хүнээс нэг л идэх бах тий. Эвтрэл бусдын тэгээд бэлэг тэмдэг юм болгоо шеэрлэл яваад болгосон ш. Тэгэл афоризмаа үзэл тэр гүн хаантнууд бодож бяцлагаж гаргасан 5 өгүүлбэр 2 өгүүлбэр байгаа штэ. Тэр бол маш гүн гүнзгий утгыг агуулсан. Тэр өгүүлбэрийг яг тухайн моментод ойлгоод байгаа юм шиг нэг тарих мартамхаа баг. Мартамхаа нэг жилийн дараа бүх зүйлийг мартцсан байдаг. Түл гүн гүнзгий ухамсарлаж энэ зүрх сэтгэл рүүгээ оруулж иж бид нар илүү ойлгоод байхгүй яг хүчтэй хүлээж авсан зүйлээ сэтгэл хөдлөлтөд хүлээж авсан зүйлээ. Та багтаа хин нэгэн таныг баярлуулж маш гоё бэлэг өгчээсэн бол одоо ч санана. Бүр тэр мэдрэмж нь яг үлдэн тэр амт нь хүртэл одоо мэдрэгдэнэ. Тийм тэгэхээр сэтгэл хөдлөлөө удирдах болно, сэтгэл хөдлөлөөхөө мэдрэмжээр хадгалж болно, төсөөллөө сэтгэл хөдлөлөөр хүчтэй болгож ирээдүйд хэн болох гэдэг нь тэрийг тархи руугаа оруулж болно. Сэтгэл хөдлөл үүссэн зүйлд л бид нар тархи автоматар тийш явна штэ. Тэгэхгүй хий хоосон өгнүүд бичээд, афоризмыг та 1000 бичээд, 1000 ойлгоод сэтгэл хөдлөл үүсээгүй яг тийм мэдрэмжийг аваагүй бол цааш явахгүй. Би энэ миний яриад байгаа зүйлүүд уулна маш их мөнгө төлж ойлгосон зүйлүүд, маш их хичээл чармаалт авч иж ойлгосон зүйлүүд байхгүй. Гадуур одоо үнэтэй зарлагддаг хичээлүүд. Гэтэ би хин нэгэн ойлгоод авчаасаа гэж бодоод яриад идэв. Гэтэ яг авах нь бол аавна, авахгүй нь бол авахгүй. Зүгээр мэдээлэлтэй гол нь байгаа мш тэр хүн авж байгаа тэр ухамсартаа л гол нь одоо. Тэрнээс зөндөө хэрэгтэй гой гой зүйлүүдийг бидний өвдөцөд өвөө юм нар хүртэл бидэрт явуулсан л ба. Хилцэн л идэг. Гэтэ тэрийг ухамсарлаагүй л идэв шүү дээ. Мянган удаа сонсоод ухамсарлаагүй тэрнгээрээ л ялгаад. Тэгээд үнэтэй хичээлүүд, үнэгүй хичээлүүд гэд бид нар зүгээр мөнгөнийхэн тоогоор ангилаад байгаа болохоос биш. Дотор агуулмжийн хувьд ингээд сонжоод үзэхээр амьдралаас авчиж болохоор тийм мэдлгүүд байдаг байхгүй. Гэтэ тэрийг яг тэр багш дээр очиж ухамсарлаж ойлгох цаг хугацаа л юм шиг байна. Ингэж мөнгө төлж ингэж өөрөө зовж ингэж сэтгэл хөдлөлөө удирж ингэж сурах байсан юм байна. Эсвэл ингэж өвдөж хавдж ойлгох байсан юм байна. Зарим хүмүүс архиужсэн гинт үхлийн өмнө очоод гар хүлээ хөлдөрхөө төхөөд архинаас гарсан гэдэг тохиолдол байдаг те. Эсвэл ингэ хин хайртай хүний алдаал архинаас гарцсан түүх байдаг те. Тэр чинь сэтгэл хөдлөл маш хүчтэй өрөөсөн учраас тийм сэтэл төрж байгаа. Тэгээд анзаараад байвал амжилтанд хүрсэн хүмүүс дандаа үхлийн өмнө очоод үтцсэн хүмүүс идэг. Үхлийн өмнө очихоор яагаад хүмүүс ингэж гин тухай орсон юм шиг төрөл альцсан юм шиг болчтой юм бэ гэхээр үхлийн өмнө очихоор хүн бага авдаг байхгүй. Хин нэг нь таалагдах, хин нэг шөөмжлөх ямар ч хэрэггүй юм байна гэдэг бүх бага аваа ичнэ. Одоо үхэж байгаа хүмүүсээс хинт ч таалагдах албагүй зү.
Тэ хүч байгаа хүнд одоо юу ч сонирмж тэр мөнгө төгрөг сонирмж. Тэгэхээр яг ингээд өөрийнхөө зүрх сэтгэлээр оршиж эхэлдэг байхгүй. Тэгээд ирэхээр тэр хүмүүс чинь яг өглөө өмнө очоод ирэхээр би та нарт нэг дээр нэг Ferrari машина зарсан лам гэдэг тэр ном дээр гардыг бас гардыг тэр хүн болохоо бодит амьдралаас шийдвэсэн шүү. Зүрхний шигдээс болоод яг ухаж явах үедээ хүүе миний амьдрал чинь болохгүй байгаа юм гэдгийг ойлгодог байхгүй. Тэр бид нар заавал нэг өглөө өмнө очиж иж нэг амьдралд нэг шалдаа бууж иж алгадуулаад комд орж марсныхаа дараагаар хүүе би чинь нэр яаж амьдраад байгаа юм гэдгийг ухаар халавтай тий. Уул ингээд хүмүүс ингээд үнцэнтэй үг ингээд хэлж яхад нь ойлгоод тэр үед ингээд өөрийгөө зөв хэрэглэхэд нь оруулж л уул нь их жаргалтай амьдрах юм шүү дээ. Жаргалтай гэдэг нь зүгээр ингээд ирж байгаа бэрхшээлийг арай өөрөөр хүлгээд авдаг болчихсон юм. Тэрнээс ингээд гинт далавч ургаал гинт ингээд жаргалтай болвол амьдрал асуудал болчихдог юм биш. Бид нар хүн хөтөл бэрхшээл вэж лээ. Хэрвээ бид нар бэрхшээлгүй байдгүйсэн бол тэр агуугаас гарахгүй байгаад исэн бол хэн болох юм бол тий. Тэр арслан интерес зүхтаагүй байсан бол бид нар одоо хүн төрлөختөн байх байсан болов уу? Бэрхшээлүүд байсан болохоор бидний оюухан хөгжсөн баг шүү дээ. Бэрхшээлүүд л байгаа болохоор тэгэхээр зовлон бэрхшээл хоёр бол өөр шүү. Бэрхшээл гэдэг зүйл чинь бол даван тулж болохоор зүйлүүдийг хэлдэг шүү дээ. Даван тулж болно. Англи хэлгүй байгаагаа өөрийгөө нэг тав тухтай байдалд оруулчаад байгаагаа нэг гаццсан хоосон мэдрэмжээсээ ганцаарлын мэдрэмжээсээ өөрийгөө дутуугаар мэдрэмж байгаа тэр мэдрэмжээсээ өөрийгөө хинч биш гэж бодоод байгаа тэр мэдрэмжээсээ гарах боломжтой энэ бол бэрхшээл. Өгчхөө гэсэн айцаасаа зовлон гэхэр үгэлээд байгаа юм. Тэгэхээр бүр яаж чадахгүй аав ээжийг алдсан бүр итгэшгүй хавдрыг хүн чатанд орсон бол ялчгүй зовлон үстэй. Тэ өтөлцсөн үед те өтлөөд ингээд юуж дуртайгаа хийж чадахгүй болцсон үе бид зөвшөөмөсийг харахаар тэгдэг үстэй хөдөлж чадахгүй. Бид нар тэр үедээ ухаарчвал яах юм? Бид нар ингээд 80 нас хүрснээр гинт ухаан орвол яах юм? 84-тэй хүн гэгэрдэг гэж ярьдэн шүү дээ. 84-тэй гинт ухаан орсон чинь бүх амьдралаа шал дэм өнгөрүүлсэн бил яах вэ? Хов ярьсараад 84 настай. Тэгээ одоо гараад асал хийж гисэн хөл гармаа ажиллахгүй шүү дээ. 84-т болсон ч хөл гармаа ажиллахгүй шүү дээ. Одоо нэг шиг хөнгөн шинг хөдлөхгүй шүү дээ. Тэгээ 84-т ирүүл хооллоод 8 жил амьдрал хэлцдэг. Тэгэхээр зайл болохоор их тухаараад ойлгоод ингээс ихэрэд хүн болгол ирүүл хоолтын зөвлөгөө постлж чинь хүн болгол дасгал хөдөлгөөн постлж чинь хүн болгол ирүүл бай гэж уриалж чинь тэгэхээр яг хүн биш хүн болгон хүлээж аваад ирүүл болохгүй байгаа. Заавал 84 хүрч гэгэрж ухаан орж нас нэмжиж ухаан нэмэх алгатай биш шүү дээ. 60 өнгөрөж биш. Яах юм 60 хүрч 60-аас өмнө хийд ойлгоод сүндэг гойгой зүйлүүд хийчихэл та. Чадна шүү дээ. Аль болох залуу 20 30 40-төөдөө ойлгочвол тэгээд 20 30 жил хайтахан амьдраад явчих дээ. Би бол баярлдаг. Урд нь бол бэрхшээлүүдээ яагаад надад ингэ тохиолдод идэгин яагаад би ингэ зов дуустгийн хар багаасаа гэж бодож одоо бэрхшээлүүдтэй баярлж байгаа байхгүй. Тэрийг ингэ давх болгондоо би алдаа гаргаж ирсэн байгаа байхгүй. Алдаагаа ингэ ойлгоод ухамсарлаад явчихсан байгаа байхгүй. Одоо дахиж ийм алдаа гаргахгүй гэд. Одоо ийм бэрхшээл тулгаруул сэтгэлээр унахгүй гэл ойлгочихсан байгаа байхгүй. Тэр үедээ өвдөж зовоод хэцүү явчих байсан ч гэсэн дараа нь болоход би тэндээс юм сурцсан л байгаа байхгүй. Магадгүй ингэ жаргалтай нэг гайгүй айлын хөлт болоод төрөөд ямар ч зовлон бэрхшээл үзээгүйсэн бол би бас ухамсарлах хугацаа маань илүү хойшлогч байсан ч юм билүү гэж боддоо шүү дээ. Тэгэхээр танд тулгарч байгаа бэрхшээл юу вэ? Нөхөртөө асуудалтай байна уу? Эсвэл ингэ сэтгэл готролд орчоод байна уу? Эсвэл өвчин эмгэг гэх мэтчлээ юу ч тохиолдож болно ш түүний амьдрал. Тэр болгоно яаж харж байгаа өнцгөн л өөр байгаа байхгүй. Зарим хүмүүс хөлмөл уугалчаад энийгэд жок хийцэн зураг авахулаа явждаг бол зарим нь энэ амьдрал дууслаа гэд сууждаг хүмүүс идэв шүү дээ. Авч байгаа хандлага л өөр болчихж байгаа шүү дээ. Тэгээд аль болох залуу ойлгочвол энэ амьдралаа амтлаад явчих байхгүй болно. Тэгсэн чинь 60 70 80-тай ухаан суугаагүй хүмүүс байна. 50-тай ч ухаан суугаагүй хүн байна. Амнаас нь дандаа сөрөгөө гардаг. Одоо ингээ хөтөлж өгч яхад амьдрал хэрэггүй гэл. Зарим ухаантай бураанаар гоё бүр ингээ авахаар өгнөдөг байнга урсгаж идэв шүү дээ амнаасаа. Тэгээ зарим өгшөөмөс болохоор дандаа өөр амнаас гаргаад байгаа шүү дээ. Одоо хөтөлж өгч байгаа надад ямар ч хэрэг байхгүй гэл. Тэгээ хэдэн жилийн өмнө манай гадаа нэг
80-д үе ирээд байж хата 7 цус харвцсан өгөхгүй би хордоо үхээд өгнсөн гэлээс. Тэр хүний л тархиныг гаргаж байгаа л үг байхгүй юу? Тэгээ тэр хүн амьдралд ямар тэмцэлгүй л байсан байхгүй, насаар хуулийн байгууллагад ажилласан гэж хэлсэн л дээ. Тэг ингээд сонсохоор хурдан л үхээд өгнсөн л гэж яриад идэг. Нэг өдөр хүүхдүүдэд бүтэн хараад гэж бодоогүй л байгаа байхгүй. Тэгээ тэр хүний ухамсар нь л тийм байгаа байхгүй. Тэгээ би одоо найтаа өнөг та жоо өөдрөг бодож гэж хэлээд нэмэргүй л дээ. Тэг бид нар өнөөдөр өөдрөг бодож өнөөдөр тархиа зөв эргүүлэхт оруулж иж ирээдүйд үр хүүхдтэй гэгээлэг зүйлийг харуулж амьдрч чадна шүү дээ. Бид нар гэгээлэг зүйлийг бодох тусмаа гэгээлэг зүйлийг амьдралдаа татах юм чи. Өвчин зовлон салдахгүй нэг дандаа өвдөд идэх хүмүүс мэднэ сте имлэхээр яваад ийм их карттай. Картн дээрээ дандаа тэгж өвдөд ингэж хавдаад тэг оншин тодрохгүй ингээл яваад идэг. Дандаа л өвчин ярьдаг, уулз цолгонд өвчин ярьдаг. Тэр маань өвдөд энэ маань өвдөд ингээд тэгээд. Тэгвэл уулз цолгонд шинэ юм ярьдаг хүн байдаг үстэй. Тэгж ажил маань өвдөд ингэж ажил маань өвдөд гинт надад их юм бэлэг өгөөд гинт ингээдсэн чи гоё юм болоод гэл. Дандаа уулз цолгонд гоё юм ярьдаг хүн байдаг те. Тэг тийм хүнтэй уулзаас ухаар бүр гоё нэр юу болсон юм бол сонирхмоо олч юм шиг. Тэр эсрэгээрээ нэг амьдралын бүх болохгүй зовлон зүйдгүүр яриа л явж байгаа хүмүүс идэв штэ. Тэр хүн болгон тархины ямар онцлог байгаа, зүрх сэтгэл нь ямар өнгөтэй юм гэдгийг зүгээр амаараа илэрхийлэл явж байгаа штэ. Гэтэ энэ нь 6 нас хүртэл эцэг гэхээс хайр авсан аав үгээс шалтгаалаад байгаа юм л да. 6 нас хүртэл хүүхэд аав ээжээсээ бүрэн хайр авчвал хороо ертөнцийг тийм амар зүйл гэж бодохоо байж. Дутуу одоо чи дүүд нь илүү хайр өгөөд ихч мэгч нь өгөөгүй ч юм ингээд жоохон дутуу хайр мэдэрчгээрээ эсвэл ингээд ээж аав нь салаад ингээд дутуу хайр мэдэрчгээрээ энэ хороо аимшигтай юм байна. Тэмцэл дунд амьдрах хэрэгтэй юм. Тэмцээ мэмцээ дандаа хар зүйлийг бодоод эхэлж байгаа юм. Ирсэн бэрхшээл болгоныг дандаа энэний ард бэлэг байна гэж харахгүй юу бэлэг мэлэг яхаар би ингээд дандаа зовж идэх юм. Амьдрал хатуу штэ гэд хинт ч итгэж чадхаа байцаадаг. Өөртөө ч итгэж чадахгүй, хүнд ч итгэж чадахгүй. Тэг гэр бүл зохиохоор нөхрөө хардаж мардна. Эхнэрээ хардна. Хүнд итгэж болохгүй шүү. Мөнгө хэдэн мөнгө алдчихна гэж аа. Тэгэхээр яг уг үндэс нь бол тэнд үүссэн. 6-наас хүртэл бид нар үүссэн. Тэг бидний ингээд эргэн тойрон дандаа сайхан яриад идэг. Одоо тэр бодол биелдэг л од заян тэр яриад дандаа сайхан яриад хүн бэлэг өгнө гэл ингээл дандаа л инээд баясгалтай хүч энергитэй яваад байгаа тэр хүн яасан дунджихгүй дуусахгүй хүч ямар их хэрч хүчтэй ингээд бид нар гайхаад идэг. Гэтэл эерэг бодол тийм хүчтэй. Тунраа гişний хичээл дээр бид нар нэг бяцлаглалын багш хичээл дээр эхлээд сөрөг бодол бодоод ингээд түлхүүл эхлээд эерэг бодол бодоод ингээд түлхэж чадахгүй унахгүйсэн гэж зогсоод яг тэр дасгалыг хийжсэн. Дараа нь сөрөг бодол бодсны дараа шууд хоош ингээд унж байгаа байхгүй. Тэг бас нэг солонгосын туршилт байдаг. Туршилт хийдэг. Хүмүүсийг дандаа муухайгаар хийсний дараагаар ямар итгэхгүй болж ямар хүч чадалгүй болж байгааг харуулсан бичлэг өгдөө шүү дээ. Тэгэхээр бид нар өөрөө өөрийгөө яг тэр сөрөг дуу болгоор дандаа хүч чадалгүй болгоод байгаа байхгүй. Өдөр болго ингээд бидэнд ингээ 24 цагийн энерги ирсэн чи тэрийг дандаа дотоод сөрөг дуу хоолоогоор эсвэл хин нэг муухай үгийг оруулан готлаа ямар ч ич хүчгүй тэгээд энгийн нэгэн болчиход байгаа байхгүй. Тэрнээс уул нь яг ингээд өөрийнхөө нөөц бололцоогоор байгаад эерэг бодлоо бодоод ядч сөрөг бодлоо устгаад эерэг болгож чаддаг чадвартай болцсон мэдээ бол бид нар дэлж өдр хүч байтугай юм гаргахаар хүмүүс байгаа. Тэг ямар хүмүүс амжилттай байгаад байгаа ямар хүмүүс ингээд дэлхийн юм зохиогоод ингээд байгаа юм гэхээр багтаа тэр сэтгэл зүйн траума бага авсан хүмүүс л байгаа. Хайраар дүүрэн өссөн хүмүүс байгаа. Энэ ороод тэр хайр дүүрэн авсан юм чинь цэнэгэн дүүрэн 100% цэнэгтэй утсан гэл явнас дээ. Бид нар болохоор ингээд 20% авцсан. Тэгээ нөгөөд цэнэгэн дуусгаад өөр эн тэндээ цэнэг хайгаал яваад идэг. Тэгээ танд 100% цэнэгтэй нөхөртэй л гэхэд танд тэр хүн 20%-аа цэнэг л өгч чадаж та тэгээд 40% цэнэгтэй 40% цэнэгтэй болохоор дандаа хоосон мэдрэмжтэй. Тэгээд эн тэндээс тэр хоосон мэдрэмжээ нөх гэж их оролдоно. Эн тентгийн шүүбнээс тэр эн тентгийн хувцснаас эн тентгийн сургалтнаас ингээл эн тентгийн юмнаас ингээд авах гэж их оролдоно. Тэгээд даанч тэр ингээд дүүрэхгүй дандаа өлсөөл юм. Тэгээ нөхөр нь 100% чадсангүй нөхөртөө гомдол ганцаардаад байна, шаналаад байна, хайрлахгүй байна, ойлгохгүй байна, дэмжихгүй байна гэл. Тэгэл нөхөр шалтгаан байгаа биш. Эхнэрт байгаа. Эхнэр өөрөө багтаа дутуу хайр амссан байна. Багтаа их сэтгэл зүйн гэмтэл авсан байна. Нэг баян хянах гэдэг хүн байдаг. Тэ араас нь мэдчихэж яг юу гэж нь юу бүх зүйлээ тодорхой хэлдэг. Тэгээд уцаар ярихгүй нэг хэдэн минут болчоор эхнэрийг хардаа нөхрийг хардаа дуурлаад байдаг. Энд чи сэтгэл зүйн хамаарлахгүй. Бас бүгдийг хянах гэж оролдож байна шүү дээ. Боломжгүй.
Магадгүй энэ ажлын газрын хүмүүс ингээд хамт ингээд шинэ жилд очиж цаашаа караокедод явчлаа гэж бодоход тэрийг бид нар хянах боломжгүй ш тэр ажлынхаа эмоцоор ингээд яваад өчөж байгаа юм. Тэгэхээр ингээд ихнэрүүд нь ардна ингээд хянах гэж оролдоо тэрэндээ нэрвдэд уур хаанаас гардыг хэр хүлээн зөвшөөрөхгүй байдлаас гарна. Бүгдийг хянах гэж оролцсноос гарна. Гэрэг бүрэн бүтэн цэвэрхэн байлгах гэж боломжгүй хүлээн зөвшөөрөг болоод бид нар уурлах штэ. Гэрийг заваарал хүүхд байнга буулгач л идэг. Тэгэл дараа нь буцаа цэвэрлэл гоё болчихл идэг. Заримдаа заван байх нь хүлээн зөвшөөрөхгүй л штэ. Байнга тавилгын дэлгүүр шиг цэвэрхэн байх боломжгүй штэ. Тэгээ миний цэвэрлсэн гэр онон буцаа заваарчлаа гэж сэтгэлээр унаал уурлаа. Тэгэл хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгэл хардталтчтэй тийм шүү дээ. Хардталт чинь нөгөө нөхрийнхөө сэтгэлийг бид нар 100% хүний сэтгэлийг авна гэж байхгүй шүү дээ. Тэр хүнд 30% сул зай байгаа ш. Тэрийг авах гэж бид нар тийж шунснаас болоо хүлээн зөвшөөрч чадахгүй уурлаа. Тэгээ хардталтаас үүсэн тэндээс. Бүх зүйлийг хяналтандаа авах гал зарим эмэгтэйчүүд нөхрийнхөө мессеж уншина. Утсын шалгана, кодыг үзнэ, цалингийнх нь бүх тоог нь харж санаа амарна. Бүх зүйлийг хяналтандаа авах гэдэг шүү дээ. Дансан дах мөнгө төрөвчнийхэн зузааны төрөвчлөө өнгөж тэр зүйлийг хяналтандаа авч тайвшрах гэдэг шүү дээ. Гэтэл гэр бүлийн хоёр хүн чинь бас хувийн орон зайтай шүү дээ. Тэнд өөрөө захин зацуулах мөнгө хэрэгтэй шүү дээ. Зарим хүмүүс ингэж хэлдэг юм. Нөхөр ирээл бүх мөнгөө надад өгчдөг ш цалингаахаа. Тэгэл би хариуцдаг гэд. Тэгсэн чинь яг үндэ нөхөр нь тэр мөнгөө зарцуулах хуваарлахтай үүргээс зүхтаад их нэртэй бүх зүйлээ даатгачихж байгаа байхгүй. Тэгэл би л энэ бүх гэрийг хүлээн авч явдаг гэл. Тэгэл би нөхөртөө нэг хаяада нэг хувц цанаар аваад өчтдгийг өрхийдэг надаас юуш нэгтгүй заримдаа нэг тамхины мөнгө л авд юм аа гэл ярэ явчихдаг. Гэтэл гэр бүлийн хоёр хүн хоёулаа мөнгийг захиран зарцуулах, мөнгөтэй харилцах, мөнгөө үржүүлэх гэх мэт хоёулаа суурь хогтгоонтай байх хэрэгтэй байхгүй. Хоёулаа санхүүгээр өөртөө тусдаа данстай тэргээ захиран зарцуулах тийм данстай тэндээ орлогын мөнгөтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол илүү амар авахгүй. Тэгээд бүх зүйлийг хянах гэж оролдоод шүү дээ. Тэгээд дандаа ингэ хянаад базаад ивэл тэр хүн чинь тэндээс гарахыг хүснэ өстэй. Ямар ч зүйлийг хянаад ингэж базаад ивэл тэндээс гарахыг хүснэ хүүхдийг хүртэл ингэ хянах гад идэг. Хичээл хийж гэнэ тэгж ингэж хянах гад нөгөө хүүхд нь тэгээд гадар тэний авч штэ. Өсвөр насны шилжилтийн насны хүүхдүүд бид нар байх хянах боломжгүй штэ. Тэр хүүхдийн ямар охин шохорох ч юм хянах боломжгүй зү. Ямар банд шохорох ч юм сэтгэл зүйн хянах боломжгүй штэ. Тэр хүүхд уйлж болно штэ. Сэтгэлээр унж болно штэ. Муухай аашилж болно. Яагаад тэр нь хөдөлгөөн зөвшөөрөхгүй бид нар ингэ бүх зүйлийг гоё смайлтай ингэ бүх зүйлийг happy гэж хүлээдэг юм бол тээ. Тэрийгэл хайчвал ясар их хүлээлт үүсгэнэ. Одоо жишээ нэг сургалт эсвэл нэг юм зарж ийснэ тэрийг ингээд гайхамшигтай кино их үзсэн юм уу? Маш өндөр хүлээлт үүсгэждэг. Нөхрөөчтэй тийм өндөр хүлээлтэндээ нийцүүлэх гэл миний нөхөр тийм бэлэг авчаад ингээд бодол дотор маш их юм хүлээсэн. Тэгмүүд нөгөө нөхөр нь тийм нөгөө зорилгоор ботцоо яваа шүү дээ. Яг гол зорилгоор ботцоо яваа. Энэ жилийн байрны тухайд ботцоо яваа. Энэ жил манайх хашаа байшин амьдардаг гэсэн бол байранд амьдрандаа гэд ботцсон зүйлээ нөхөр ботцоо яваа. Тэсэн чи эхнэр энд нэг кино үзэр романтик нөхөртэй кино үзэн голлаа нөхрөөс өндөр хүлээлт үүсгэж байгаа. Нээр миний нөхөр цэцэг мартаа цэцэг бариад шоколад бариад ороод ирвэл гэл хүлээцэн. Тэсэн чи нөгөө нөхөр нь юу ч бариаг ороод ирсэн. Хоосон эсвэл нэг ганц айлбанг болч юм бариад ороод ирдэг. Цаана нөгөө нөхөр нь байрны төлөө яваад байгаа шүү дээ. Том зорилгоо төлөө. Хоёлоо энэ жилийн зорилго байранд орно шүү гэж ярьсан. Тэсэн чи эхнэр нь дунд нь ингээд сэтгэл хөдлөлөөр маш олон зүйлийг хүлээцэн. Тэр сэтгэл хөдлөлөө хаанаас авсан гэвэл фэйсбүүкийн гоё романтик видеоноос авсан, гоё киноноос авсан ингээд явж байгаа байхгүй. Тэгээ нөгөө өндөр хүлээлтэнд манай хүний нөхөр хөрөхгүй өрхий. Тэгээ сэтгэлээр унана. Халамжгүй, мэдрэмжгүй нөхөр гэл. Тэгээ өөрөө мэдрэмжтэй байх гэж маш их хичээн. Босод эмэгтэйчүүдийн видеог үзэн бэлэг яаж бэлддэг ингээл өөрөө мэдрэмжтэй ихнэр байх гэж хүлээгээл. Тэгээ өөрөө маш их мэдрэмжтэй ихнэр байгаад гой хоол игээд ингээд бүх юмаа ингээд зориулсан учраас эргээд нөхрөөсөө дахин юм хараад байдаг. Би мэдрэмжтэй ихнэр байх чинь яахаараа нөхөр маань ингээд мэдрэмж гаргаж болдгоо. Би чам бүх сэтгэлээ гаргаад тахт чинь надад эргээд юу ч байхгүй.
Дээж да жилийн өмнөх 12 сарын 31-нд та хоёрын гаргасан зорилго юу юм? Санхүүгийн тэр зорилгын араас нь хүрч явж байгаа. Нэг зорилго тавьчаад тэрэндээ хүртлээ өөр юм харахгүй байдаг юм чи. Бид нар тэгсэн чинь олон зүйлэр өнгөл. Тэгэхээр санхүүгийн хувьд яг ингэж бас болно. Тэгэхээр 100% хин нэгэн өрхийн санхүүг хариуцна гэдэг чинь нөгөө хүн нь хариуцлагаас бас бултж байгаа хэлбэр шүү. Тэгэхээр аль нь оролцоотой байя. Нөгөөдөр нөхөр бүх зүйлийг хариуцдаг би өшмөдгүй арчсны болгоод амьдардаг гэлдэг. Тэгвэл бас тэр чинь ягаад ихнэр өөрөнгө гэсэн санхүүгийн орлоготой тэрийг захиран зарцуулж болохгүй юм те. Тэгээ цаанч бүр нөхрөөс нуугаад чамууг хадгаламж үүсгэх гэдэг өөрөө хүртэл гарцсан явж байгаа шүү дээ. Тэгээ хадгаламж үүсгээгүүл нөхрөөс нуугаад зарим нь эхнэрээс нуухгүй бол тэгэл хин нэг үрлхэн зарлах нөхөр нь ингээд сэтгэл хөдлөлөөр худалдаа авал тэгээд тэр нөгөө 1 жил байранд орох байсан бол 2 жилийн дараа орё. Тэгээ хэдсэн бол 3 жилийн дараа орё хоошлоод байхгүй. Сэтгэл хөдлөлөөсөө болол ингэж байгаа. Нөгөө нэг зорилгоос гол зорилгоо мартчихдаг. Сэтгэл хөдлөлөөс л болж байгаа. Тэгээ би өчигдрийн лайв дээр яриадсэн зүйл нь эмэгтэй хүний сэтгэл хөдлөлөөс болоод өрхийн санхүү карьер ямар ахын шийдэгддэг шүү гэд яриадсэн тэр нь юм учиртай. Эмэгтэй хүний сэтгэл хөдлөлөөр л хэдэн жилийн дараа байранд орохын хэдэн жилийн дараа яаж амьдрахын гэдгээс бас шийдэгдэж байгаа байхгүй юу. Нөхөртөө бид нар нөлөөлдөг юм чинь. Тэр гой шүүп өмсөж байгаа би ийм шүүп өмсөнгүй өөлөө суужаал шүүп мө бахуулаад. Тэгээ нөгөө шүүпээ буцаагаад яг тэрнгүүр зарахгүй л дээ. Тансаглахыг хүсдэг занаа нь эмэгтэй хүнд байдаг шүү дээ. Эмэгтэйгээр нэг тэрийгээ тунхаглаад фэйсбүүкээр нэг эмэгтэй хүний хэрэгцээ багахан дөө гэдэг нэг зөндөө юм тавьсан байгаа сте. Зөндөө өнөртөө бас ингээл тавьсан. Тэгээ тэр болгон ч өрхийн тэр санхүүгийн эрхчлөөнд хүрэх тэр жилээс хомсолцсон зөвлөд ингээд өрөө тавьсан байгаа байхгүй юу? Тэр олон палаж, тэр олон өнөртөө бас тэр олон тансаглал, тэр олон баяраар ингээд нэжгэр тэмдэглэж байгаа тэр бүхэн чинь ирээдүйн эрхчлөө тэр нөхөр танд зарцуулах цагаас чинь бас хумсалж байгаа шүү дээ. Нөхөр ингээд бидний хэрэгцээг ингээд хангах гэж ажиллаад алсын том зорилгооноос явж байгаа. Тэг хэрвээ яг ингээд санхүүгийн эрхчлөөнд түрээд тэрийн бүр ингээд томьёолол гаргацсан маа санхүүгийн эрхчлөөнд төрхийн тулд ийм үйлдэл хийх 3 томьёол гаргацсан. Эхлээ хадгаламжтай бол дараа нь хөрөнгө оруул ингээд дараа нь ингээд бүх зүйлийг гаргацсан маа шүү дээ. Тэр болгоноос нь бидний сэтгэл хөдлөлөөс болоод ингээд хомслаад байдаг. Бид нар ингээ хүүхд өөрөө ингээ гутал нь муухай болсон байна ингээ хүүхд төрөс санаа зовдгоо шүү дээ. Бид нар дундуур нь ороод яана хүүхдээ хартаа цэцэрлэгт явахсан чинь энэ гутал нь муухай айгаал муу илэн гэл хүүхдээ шинэ гутал хаад өгчдөг. Тэгээ зарим нь ингээ ах дүүсийн хүүхдүүдээс ирсэн гутал мотлоо өмсүүлээ болж л хийдэж шүү дээ. Тэгээ бид нар тэрэнд илүү санаа тавьж бүх зүйлийг мэдрэх гэж оролддог байхгүй. Муулчин да энэ одоо муухай хувцтай явж байна. Ажлын газрын хүүхнүүд намайг одоо муухай гуталтай гээл ах юм. Тэр гой гутал дублаац илээ надад аваад өчөхгүй. Айгуул намайг муу хэлэн дээ. Муу хэлжлээ яа дээ. Тэгсэн чи эрэгтэй хүүхд хоёр тэрэнд нэг санаа зовхгүй дээ. Муу харагч чинь сайн харагч чинь их санаа зовхгүй шүү дээ. Хээгүү гэл өвчдөг шүү дээ. Эмэгтэй хүмүүс бүр хит ачвал бодлоо гэдэг шүү дээ. Бусдад цай хараад бүрт таалагддаг. Тэгээд нэг бусдынхаа даган дүүрээд нэг хандлага байдаг. Тэгээ нэг ялгууны алчуур авчих юм бол ялгууны алчуур авахгүй л болохгүй. Нэг найз нь нэг хауст амьдардаг болчихсон. Хауст л амьдрахгүй болохгүй. Тэгсэн чи хаус яг зөв хөрөнгө оруулалт мөн үү? Хөрөнгө оруулалтыг судлаад үзээрэй. Орлого танд орлого авчирвал гээд тэр Идрат гэдэг залуу дахиад сонсоод үзээрэй. Бидний олж байгаа мөнгө эргээд мөнгө олж авах хэрэгтэй байна л да. Танд орсон мөнгө чи шууд мөнгө олж өгч авах хэрэгтэй юм. Тэгсэн чинь танд орсон тэр утас одоо юу гэдгийг тэр болгон чи танд эргээд мөнгө олж өгч чадж байгаа юу? Тэгж асуултыг тавьж чадчих юм гэвэл худалдаа авалт хэрэгтэй юм байна л да. Тэгэхгүй маш өндөр нөхцөл маш өндөр стандарт тавьчих тэрэндээ хүрч чадахгүй. Тэгээд хүрсэн ч гэсэн бүгдийн лизингээр хувь лизин эсвэл юу вэ? Хэрэглээний зээлээр авцсан зөвлөт чинь зүгээр таны шунлыг дарах гэж байгаа л зүйл шүү дээ. Дараа нь тэрнийгээ төлөө 1 сар ажиллана гэж боддоо. Дараа 1 сар ажиллана. Бусдад таалагдахын синдром гэж хэлчихвэл бараг болно доо. Тэгэхээр эмэгтэй хүн гэл ар амьдрал аавна гэл нэмэргэн цэцүү гэлээл идэг. Гэтэл яг өмнө шалтгаан нь бид нар санхүү хүртэл бидний сэтгэл хөдлөл шийдэж штэ. Ямар сайн тал муудалцчаал эвлэрүүлэх гээл нөхрүүд ингээд
байдгаа барил гүйдэгддэг. Тэр чинь өрхөн санхүүж яваад шүү дээ. Нөгөө санхүүгийн эрхчлөөнд өрхөж байгаа 5 жилээс чинь дахиад 10 жил болгоод шүү дээ. Тэ нөхөртөөгөө ирэлдээл нэг манайд бүгд авахлаад маргааш нь тайвшраад нулимс үлээсээ ингэж явах. Тэр парыг зохиож байгаа мөнгө чинь нөхөр чинь танд зориулаад таныг уушлуулах гэж хийж байгаа үйлдэл чинь бүгд мөнгө. Нөгөө тоо хоёрын ирээдүйд зорьсон байгаа тэр санхүүгийн эрхчлөөнөөс чинь хумсалж байгаа зүйл. Тимстэй. Эхлээд яг нэг шоколад аваад тавьчихдаг гэсэн чинь дараа нь тавьчихаа бэлдсэн. Дараа нэг шүүб аваад за дараа нэг үнэтэй мах ороод тавьшраал. Тэгээд тэрийг найз нартаа харуулж баярлалаа. Найз нь поо ямар гоё юм. Тэгэхээр хэдүүлээ гоё сэтгэл хөдлөлөө өдөртөж сурхаас өөр аргагүй. Сэтгэл хөдлөлөө өдөртөж тэр санхүүгийн эрхчлөө мөрөөдлийн тэр хатагтай юу гэдэг тэр мөрөөдлийн самбар дээр наацсан гоё хүүхнийхээ зургийг яг бодтер нь олох зүйл сэтгэл хөдлөл. Тэрнээс нөхөр биш. Нөхөр яах вэ? Нөхөр таны яг сэтгэл хөдлөлөөр заримдаа хөдлөн заримдаа хөдлөхгүй шүү дээ. Логикоор хэлэлцдэг юм чам. Эмэгтэй хүмүүс болохоор мэдрэмжэн дээр л яв. Тухайн үеийн мэдрэмж гоё ах юм бол сэтгэл хөдлөл сайхан. Тухайн үеийн мэдрэмж муухай ах юм бол сэтгэл хөдлөл муухай яваад байна. Тэгээд энэ дээрээ илүү хол явах зүйлээ хаагаад идэм байл та сэтгэл хөдлөлөөр л бид нар хаадаг. Энийг ойлгоход бол би маш олон алдаа гаргасан. Зөндөө сэтгэл хөдлөлийн алдаа гаргасан. Зөндөө уралсан, зөндөө уйлсан, зөндөө ажилласан. Тэгээ энийг сурах гэж тэгээд гинт тэгээ төрөл ярилцсан юм шиг гинт сайхан ашд болчих юм байхгүй шүү дээ. Та 20 жил, 30 жил, 40 жил ийм за 35-аас өмнө сэтгэл хөдлөлөө удирдах чадвараа удирдвал маш хурдан сурна. Яагаад хүний тарих юм хүлээж авах дараа нээлттэй байдаг. Нейросайенс эрдэмтэд нь нотолцсон. 35-аас өмнө та зуршлаа өөрчлөх бүрэн боломжтой шүү. 35-аас хойш жоохон удаашрна. Гэтэ болдог. Яг энэ зуршил дээр ажилласан нэг кейс хийдэг. Нэг зүнх өвчтэй, самжаалдах өвчтэй хүн зуршлаар амьдраад идэг. 0 ороод салхинд гараад идэг нэг өв хүний жишээ идэг. Англи өв хүний жишээ. Тэр хүний тархинд бол нөлөөлж болдог. Тэр хэдүүлээ гоё. Тэгэл маш олон хүмүүс мөнгө олоод идэг, олоод идэг. Маш олон аргаар олдог. Гадаад яваач болдог, дотоод яваач болдог. Орлого их өсөрт осон хүртлээр тогтоож чаддаггүй тий. Тэрийг юм болгосон л гэдэг юм байна л да. Хитэн төгрөний орлого болж байгаа юм биш. Тэрийг эргээж юм болгож байгаа, үржүүлж байгаа даа л байдаг юм байна л. Тэгсэн чинь бид нар 5 сая төгрөний цалинтай болчвол санхүү эрхчлэн төрнө гэж бодоол идэг. Тэгсэн чинь тэр 500 мянган төгрөний цалинтай хүн цааш хөрөнгө оруулалт хийгээд эхлэх боломжтой гэд багц 150 мянган төгрөний багцын хүртэл гаргацсан байл шүү. 10 мянган төгрөгтэй хата та хөрөнгө оруулалт хийгээс эхэлж болно. Сард та ядаж 200 мянган төгрөний орлоготой бол та хөрөнгө оруулалтад ингээд оролцоо тэндээс туршиж үзэх боломжтой. Тийм гаргасан л шүү. Тэрийг судлаа. Хөрөнгө оруулалтын тэр номын авч уншия судлаа. Мэдрэмж сугал маань л да тэр хөрөнгө оруулалтын дээр хизээ өсөхт нь аваад хизээ буухт нь болох хэвээр ингэдгийг. Бууцсан багт нь аваад өссөн багт нь яах хэвээр оруулсан мөнгө яаж эргэж гарч авах хэвээр ингээл тэр болгоныг бид нар судлах юм байна л да. Тэгэхгүй тэгээ бид нар шал хэрэггүй мэгэл явждаг байхгүй юу? Дулмаа цай харагдах гад цэцгээд гоё харагдах гад эсвэл дулмаагийн найзаасаа илүү амьдарч харагдах гал цагаан сараар бас гайгүй дээл өмсөж нэгнээсээ дэвэр харагдах гал тэгж яхта нөгөө төрөвч маань ингэрэл ах шүү. Нөгөө санхүүгийн эрхчлөөч юм том мөрөөдөл минь хоошлоо л гэдэг. Өөрөөсөө зээлээд байгаа байхгүй юу уулна. Тийм тэр өөрөөсөө цагаа мөнгөө хулгайлгаа болий. Нэг амар гоё хэлцээс. Би нөгөө санхүүгийн эрхчлөөний хичээл сууж байгаа. Санхүүгийн тэгэхэд та өнөөдөр тансаглаж ивэл ирээдүйн эрхчлөөнөөс өөрөөсөө хулгай хийж гинэ. Тэгээ би өөрөөсөө хулгай хийгээд байгаа харсан. Нэрийн хулгай хийдэг юм шиг тийм. Гэтэ эн чинь бүр нарийнлаад насан туршид нарийнлаад амьдрах гэсэн үг юусоо биш шүү дээ. Зүгээр л ухаалаг хөрөнгө оруулалт сурыг. Тэгээ сардаа нэг өөрөө тансаглах байхалгүй байх болох байлгаж болно шүү дээ. Ирүүл хоолж жоохот 7 хоногт нэг зүгээр сайхан коломол аваад борц морц гэдэг байж болно гэдэг шиг. Огт байхгүй болгочихсон зүйл биш аахгүй. Гэхдээ хаашаа оруулж байгааг хянаас урчих нь хамгийн гол юм л. За тэгээд өнөөдрийн лайв ангийн өндөрлөе. Тэгээд бид бүгдийг хянах боломжгүй, бүхнийг мэдрэх боломжгүй, бүхнийг ойлгох бүр боломжгүй. Тэгээд бүх хүн таалагдах нь бүр үлгэрийн юм байдаг учраас өөртөө тэгээ зовоохоо болчий.
тэр надад муу сансан болоо тэрэнд би таалагдаагүй өнгөрцөн болоо гэдэг бодлуудаас л өнөөдөр та илүү боломжийг олж харах цаг хугацаагаа алдаад байгаа. Дээрэс нь ирээдүйн эрх чөлөөгөө өнөөдрийн тансаглалаар битгий хаагаач. Хин нэгэнд гой харагдах гэж санхүүгийн төрөвчөө битгий нэмгэлээч. Тэгээс нөхөртөө хэрэлдэх болгондоо эсвэл муудалцах болгондоо тайтгарах гэж авж байгаа таны бэлэг болгон чинь бас санхүүгийн эрх чөлөөнийхөө цаг хугацаанд сорож байгаа нэг хэлбэр. Тэгээ заавал сэтгэл хөдлөл заавал нэг ялагч болол ялагдагч болол уучлалдаг тийм жүжиг тоглоод тэр санхүүгээ тэгж мөнгөө тэгж үрэх шаардлага байхгүй шүү дээ. Сэтгэл хөдлөл өдөртөө сурчий техникүүд нь ч байдаг. Тэгээ дараа нь нэр хэд хоёлоо тэр үед уурлаад тэгээд гомдоо тэгээд ингээд тэг гомдох шаардлага байхгүй уурлах шаардлага байхгүй байхад зүгээр ингээд өөрсдөө ингээд жүжиг зохиосон байдаг. Чи хүний хажууд намайг муухай муулаад эвгүй адилд орууллаа штэ гэлээдэг. Тэр хүн муухай бодолтой байна уу уул хамаагүй байхгүй. Тэг гэр бүл хоёр ингээд явж нэг нь ингээд нэг тэгээ муухай арччихаар чи намайг хүний хажууд юм тэнэг гэж харагдууллаа ч юм уу тийм юм хэлчихдэг. Гэтэл тэр чинь нэрээ бодоод байгаа хэлбэр байхгүй. Гэхдээ тэр хүмүүгээр одноо сайнаар одноо уулын тэр хоёрын амьдралд нэг үр дүн байхгүй. Ялгаа байхгүй. Тэр хоёрын амьдрал үргэлжлэн тэр хоёрын бүтэн жилийн байрны төлөвлөгөө үргэлжлэх байхгүй. Тэр хүний муусан муулаагүй. Бусад хүмүүс сонжсон сонжоогүй. Тэгэхээр нөгөө зорилгоо мартцсан явж идэг. Тэгээд энэ сэтгэл хөдлөлтөй холбоотой байна. Сэтгэл готролтой бас холбоотой байна. Монголд 4 хүний 3 сэтгэл готролтой. Сэтгэл зүйн ямар нэг асуудалтай гэсэн судалгаа байгаа. Тэгээд Симотийн тестийг бас өгөхөд үзрээ. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд өнөөдрийн лайвын гол зорилго нь өөр дээрээ төвлөрөө, өөрийгөө л ойлгоч тий. Тэгэх юм бол бусад бүх зүйл амархан болно. Тэгээ өөрийгөө анзаардаг болчихно. Би нэр ингэж уурлаад ийм юмд гомдоод ийм юмд яагаад юм. Тэгэхгүй тэгэл юу болоод байгааг нь мэдэхгүй. Тэгтэл энд нэг юм хөндөрлөөд ингэж яваад байна. Зүгээр ээж л уурлаа. Зүгээр ээж уур хүрдэггүй шүү дээ. Ямар нэг шалтгааны улмаас уурдаг байхгүй. Илүү зүйлийг хүлээн зөвшөөрөөгүйгээс эсвэл та өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийгээгүйгээс уурдаг. Тэгээ би бас өчтөрийн лайв дээр хэлжсэн. Уур бол маш хүчтэй энерги учраас та тэрийг юунд ашиглаж болно. Хийж чадахгүйсэн зүйлээ уур энергиэр хийгээд ард нь гарчдаг бол байдаг. Тэгэд нэг суугаад үзээрэй. Тэгвэл шал хэрэггүй юм энерги зарцуулаад өөлж гомдод суудаг энерги тэр ч бол бас энерги явдаг байхгүй. Бид нар ингээд сөрөг зүйлийг энерги биш гэж бодоод идэг байхгүй. Эерэг зүйл хөгжилтэй зүйл маш хүчтэй энерги гэж бодоод идэг гэсэн. Бид нар ууралж авах үедээ бас маш хүчтэй энерги. Тэгээ бас дарамтанд орж байгаа үедээ маш хүчтэй энерги. Хин нэг хүн таныг дарамтлахаар уурдаг үстэй. Хатамдаа муухайг сонсоод эсвэл ажлын газрын хүн таныг муухаар хэлсэн тохиолдолд маш хүчтэй болдог үстэй. Нэг өөрийгөө өмөргөл тэгжээтэй бид нар тесрээд дотроос энерги гаргаж байгаа байхгүй. Тэг би урд нь тэр энергийг бол урдаас нь хэрэлдэхтэй зарцуулдаг юм уу? Эсвэл уйлж муулахтаа зарцуулдаг гэсэн. Дараа нь ингээд англи хэл сурахтаа зарцуулаад ганцаар ингээд төвлөрөөд юм бодохтаа зарцуулаад эсвэл ингээд бүр болохгүй гэр цэвэрлэхтэй зарцуулаад ингээд явтал хамаг амар юм лээ. Энерги хуваарлахтай л идэм билээ. Энд дээр нөгөө оюун гэрэл нөгөө ногоонуудын ламын зохиолч оюун гэрэл бас ярьжсэн. Би өөр багасаа маш их ууртаа хөтөлсөн. Тэгээд энерги одоо л юм бичгтээ зарцуулдаг. Тэр номныхоо сценыг бичгтээ сөрөг дандаа нэг хүнийг үзээ хатсан тэр сөрөг эмоцоо гаргахтаа тэр ууртаа үедээ тэрийг бичиж илэрхийлдэг. Тэгсэн чинь аим шиг кино бичиж сөрөг энерги оруулж биш болох юм шиг нэг маань коуч нэг жок хийгээдсэн. Тэгээ боломжтой байхгүй. Тэгэхдээ хугацаа орно л доо хугацаа ордог юм лээ. Угаасаа эхлээд шууд уурлаа юм бичээ сууна гэж байхгүй юм чинь. Тэр яг ингээд 5 секундэд тэрийг барьж авах момент нь байх юм чи. Яг 5 секундэд энэ бодол мэдрэмж болох тэр үйл явцыг л бид нар зогсоож чадна. Тэгээд би өөрөө сурсан, мэдэрсэн, хэрэгжүүлсэн үнэтэй олж авсан мэдлгүүдээ та нарт ингээд цацаад байгаа шүү. Тэгээд та нар бас өөртөө нөгөө ламнар хэлдэг авшиг болгоод аваарэ. Өөртөө үн цэнтэй зүйл болгоод аваарэ. Тэгээд бүгдэнд амжилт хүсье. Баяртай сайхан амраарай.